Тэгээ манай эмийн нэр чинь биш одоо ингэ маш их тийм нөгөө амьдралын нөгөө хар ухаантай усуд байсан байж тээ. Ямар ч тийм дээд сургууль төгсөөгүй ч гэсэн. Одоо намайг жоохон бахад манай эмээ юу гэдэг байсан гэж одоо эмэгтэй хүн гэдэг чинь заа юу? Эхтэр хүн гэдэг чинь эр хүнийхээ ингэр дээр гэлдэж байгаа одон медаль шиг байх хэрэгтэй гэж хэлдэг байсан багхгүй юу? Дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За сайн байна уу? За сайн байна уу? За уулзсандаа баяртай байна. За танаа нутгаар жаахан аялах уу хэдүүлээ? За бид нар энэ Брюссел хотын төв галтрны буудлын дээр ирчээ дээ. Энэ төв галтрны буудлууд Европын холбооны бүх оронтой холбогдолтой. Тийм ээ хурдан галт тэргүүд чинь явна. Хот хоорондын галт тэргүүд явна. Энэ дээрээс ингээд харуулах гоё байна. Тийм байна. Заалч гоё том юм байна тий. Энэ бүх чиглэлд явах галтрын дэс явах. Бүх чиглэлд явах галтрын. Хурдан галтрын. Бүх Европын улсуудад холбогдолтой. За хоёлаа. Саяхнаас нөө шөнийн галтрынууд явж эхэлсэн. Тийм учраас орой энэчнээс галтрын цугаад өглөө жишээлбэл Мадридэд хүрж болно. Шүнжэнгөө унтаад очино тийм ээ. Баш зүгээр юм тий. Тий. Одоо ерөнхийдөө бол ингээд Брюссел хотод ингээд та нар ингээд хаагүй ингээд одоо гадаа унтж байгаа гэр оронгүй хөмсөөд тэгээд тиймэрхүү бас жоохон эвгүй өдөр зураг харагдана л та. Гэхдээ энэ бол хоёр том үйл явдалтай холбогдолтой. Нэгдүгээр ковидтай холбоотой. Ковидын үеэр бол Европ бол яг жил 7 сар ерөөсөө яг хатуу ингээд гэртээ хоригдсон шүү дээ. Гэртээ бүгдээрээ хоригдсон. Тэр үеэр маш их олон хүн ажилгүй болсон. Маш олон хүн одоо нөгөө хөсөж сууж исэн гэр орныхаа үн төлбөрийг төлж чадхаа болоод гудамжинд гарсан. Тэгээд тэр ковидаас чинь дөнгөж гарч идэл чинь Орос Украины дай хэлээд одоо бэлэггүй шүү дээ. Украинаас 45 мянган цагаач хүлээж авсан. Тэгээд тэр цагаач нарын чинь одоо бүгдээрингийн ажлын байраар хангах одоо боломж байхгүй. Гэхдээ насан турш хүн болгонд сарын 1200 евроны тусламж үзүүлнэ. Өөр хүүхдүүдийн сургууль соёлд үн төлбөргүй сургаж байгаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал энтергээд оруулсан. Одоогийн байдлаар бол Бельгийн засгийн газраас сар болгон Украины цагаачдад зориулж 22 сая евроны тусламж гарч байгаа. Тэгээд энэ мөнгө чинь болохоор дандаа нөгөө ард түмний тийм ээ татварын мөнгө хармаанаас гарч байгаа учраас бас ингээд одоо бол ерөнхийдөө эхлээд яг хүмүүсүүд ингээд эви минь хөөрхий залтай дайнаас ингээд ирлээ энтергээд одоо ингээд гараа тусаа төлөөж авдаг байсан бол одоо жоохон төвшөөх маягтай энтер тиймэрхүү бас байдал үзэгдэж байгаа. Тэгээд Бэлэг ус чинь бол ерөнхийдөө бол одоо манай Монголтой зөөрлөх юм биш шүү дээ. Маш их тийм богинохон одоо түүхтэй. Бэлэг ус чинь одоо бий болоод ер нь 250 жил болж байгаа. Ердөө л. Тий, тэгээд энэ Бэлэг ус гэдэг чинь ерөөсө хиймлэр бий болсон улс шүү дээ. Одоо 250 жилийн өмнө Европын тийм ээ газар нутгаар болж исэн дайнд ажныг зогсоохын тулд нэгэн одоо тийм нейтральны зон хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэнгүүт чинь Францын нэг хэсэг, Голландын нэг хэсэг, Германы нэг хэсгийг ингээд нийлүүлээд тэр одоо улсуудын чинь мунжнэрийг одоо энэ бусад улсынхаа нөгөө хүн энтертэй суулгаад тийм ээ цусман холбоо тогтоогоод тэгээд энэ Бэлэг гэдэг улсыг одоо бий болгосон байна л да. Тийм учраас Бэлэг улс ч одоо өнөөдрийн байдлаар 3 юутай албан ёсны хэлтэй. Франц хэлтэй хэсэг, Нидерланд хэлтэй хэсэг, Герман хэлтэй хэсэг гэдэг. Тийм. Энэ ямар үйл юу болж байгаа юм бэ? За энэ өнөөдөр юу болж байгаа юм? Энийг харъя, сонирхъя тэхүү. Энэ нөгөө нэг Турк жигсэж шүү дээ. Тийм үү. Тийм байна. Эрдоганы эсрэг жигсэж байгаа юм байна. Эрдоганыг ажлаасаа огцор өнтөргцэн плакат барьсан зогсож шүү дээ. Зөв. Хондоо энд ийм жагсаал цуглаан бол зүгээр л ердийн л. Тэгээ энд бол ийм жагсаал цуглаан бол яхав ердийн үзэгдэл яхав энэ чинь нөгөө арчилсан орон болохоор тийм ээ иргэд бол эрхчлөөтэйгээр өөрсдийнхөө бодол санааг илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ
иймэрхүү жагсаа цуглаан энэ бол хийхэд бол Аа, ямарваа нэгэн тийм юу байхгүй. Тий. Одоо хүндрэл юм уу? Одоо хүчирхийл юм уу? Ямар цөөхөл байна тийм ээ. А жишээлбэл 500,000-аас дээш энэ гэх юм бол бас Брюссел хотын захиргаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Зөвшөөрөл авах уу? Тий, зөвшөөрөл. Энэ хэмжээндээ бодвол зүгээр өөртөө бол хийгээд явах хэрэгтэй. Заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байна шүү дээ. Тийм. Вау. За одоо ингээд цөмөрө Гранд Плас руугаа чиглээд явж байна. Тэгвэл их гоё тийм ер нь Европынхан хуучныхаа барилгуудаа айгүй их авч үлдэж тэрийгэ тоордож яг байгаа байдлаар нь илүү гоёмсог болгодог юм байна. Харин тий одоо дор хаяж л байна шүү дээ. Одоо бүр аврахын аргагүй болсон барилгуудыг чинь ядаж энэ уртлынх нь хэсгийг ингэж хэвээр нь үлдээж байгаа. Цаат хэсгийг нуураад ингээд тийм ээ орчин үеийн техник технологиг ашиглаад барьдаг энэ тийм гоё юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө одоо энэ чинь ингээд хараа энэ бас нэг юм сони юм байгаа. Энэ дээшээ ингээд хардаа. За. Дээшээ ингээд хардаа энэ таац руу. Энэ чинь болохоор нэг юу шүү дээ. Бэлэг улс чинь маш их олон юмараа алдартай. Одоо энэ нэг комиксуудаараа маш их алдартай байхгүй юу? Оо, тэгээд энэ комикс шүү дээ. Тэгээд комиксийн нэг баатруудыг ингээд яатсан тийм ээ. Энэ цэнхэр жижигхэн хүмүүсүүдийг чинь штрумпик гэж нэрлэдэг байхгүй юу? Өөрсдийнх нь хэл дээр. Тэгээд энэ штрумпикүүд чинь ингээд өөрсдийнхээ улсад амьдран энэ дотор чинь сайн муу зөндөө олон юмнууд байгаа. Эмч штрумпик байгаа. Тийм ээ. Нөгөө юу үздэг штрумпик хүртэл байгаа шүү дээ. Нөгөө хүний юу муу өнтрийг уншдаг гэдэг одоо бөө мөө шиг штрумпик хүртэл байгаа. Бас тийм үү. Тэгээд энэ хараа одоо ингээд энэ Бельгийн нөгөө вафл байна. Энэ бас их алдартай энэ Бельгид амьдарч байсан нэг Монгол охин Бельги нөхөртэй Улаанбаатарт очиод энэ Belgian waffles гэдэг хийж байгаа юм байл шүү дээ. Оо тийм үү. Европын ер нь өндөр наслтг юм байна тий. Нэгдүгээрт одоо нөгөө юу яах юм л та. Ер нь ингээд юм хүний амьдралын чирнээ бас нэг ихэнх юм чинь ингээд энэ хүний ингээд нөгөө сэтгэл санаатай холбоотой толгоонд явж идэг гэж эдгээр ярьдаг шүү дээ. Яг одоо өгчилж орчуулах юм бол тийм ээ. Тэр нь ямар утгатай ингээд тэгэхээр одоо эдгээр чинь ингээд 80 хүрсэн, 90 хүрсэн хамаагүй шүү дээ. Хөл нь явж ил байвал тийм ээ. Тэгэл юм сурна. Идэвхтэй амьдрал байна тийм. Одоо 70 малын наснда Монгол хэл сурах идрээд явж байгаа хүн байж шүү дээ. Тэгэхээр чи нөгөө яг манайх ингээд нэг тий. За одоо ингээд одоо би хөгшөрчлөө. Одоо тий одоо тэглээ. Эсвэл нэгнийхээ чи одоо 70 80-тай 60-тай 50-тай одоо жоохон нам бсуу тэгээд тэр чи одоо зөв ч юм уу тийм ээ буруу ч юм уу шүү дээ. Хүн ер нь өөрийнхөө л байх хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар байхыг хүсэж чинь яг тэрүүгээрээ л байх боломж олгож явах хэрэгтэй юм шиг. Нэгдүгээр төрсөн Европ хүн чинь өөрийгөө ерөөсөө олохгүй. Тийм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бол эдний нэг сайхан юм нь бол одоо нөгөө бусдад дараа болохгүй амьдрах тийм ерөөсөө зарчимтай. Тэгээд бусдад дараа болохгүй гэдэг чинь зөвхөн одоо юу гэдгийг өөрийгөө одоо хин нэг амиа бодож байгаа юм шиг санагдавч тийм ээ. Одоо жишээл дор хаяжл одоо өр хүүхдээ дараа болохгүй тийм ээ. Хин нэгэндээ дараа болохгүй. Хань үжилтэй дараа болохгүй. Өөрөө илүү бие даасан өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж ёстой л гэсэн санаа байна тийм үү? Тийм яг л тиймэрхүү. Ааха. Тийм учраас одоо өөртөө маш их хариуцлагатай хандна. Одоо эрүүл мэндийн асуудал бол ерөөсө тэр хүний хувь хүний хариуцлага. Тийм ээ? Тийм. Хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй, өвдөхгүй байх хэрэгтэй. Тэхийн тулд яавал эрүүл байх уу гэдгээ хүн өөрөө сонгоод өөрөө л хичээх ёстой л гэсэн үг ба шүү дээ. Үнэ. Тийм учраас эдгээр чинь бол ерөнхийдөө нэг тийм нэг эм тариамаараа энэ төр гэж нэг гүгээд байдаггүй. Эмчнэр очиж чинь Монгол очихоор нэг хүмүүсүүд гэдэг шүү дээ. Хүн шиг сони Европын эмчнэр чинь өвдөд очихоор сони улсууд Европын эмчнэр чинь өвдөд очихоор эм тариа бичиж өгөхгүй өөдөөс усуу гэдэг тийм байлээ шүү дээ гэж манайхан яриад байдаг шүү дээ. Тий. Ерөнхийдөө эмчнэр ч гэсэн одоо нэг тийм эм тариамаараа нэг бичиж өгөхгүй шүү дээ. Гараад алах тийм ээ. Хөдөлгөөнтэй бай, хоол ундаа тааруул энэ төргээд шингийн юм сайн уу энэ төргээд за нэг антибиотик авахгүй ч бол ер нь их чардана да. Тийм үү? Тий. Манайх ч болохоор шүү дээ Монголд очоор бас хөгжилтэй шүү дээ. Зүгээр ярьж сууж байгаа гэдэг байхгүй. Гүүш чиний нүд чи болоодсан маань даралт чигсэн маань энийг үү гэдэг байхгүй. Өөрсдөө онцлоод өөрсдөө эмчлэнэ. Их гоё тий. Гүүш наачаад яадаг юм бэ гэхээр зүгээр би уудгийг гэж байна. Тэр бэлгчүүд бас нэг дэлхийд алдартай шоколадны орн тийм ээ. Оо за энэ шоколад ингээд энэ шоколад хийж штэ энэ чараа бүр
Одоо энэ шоколадыг бүр яаж хийж байгааг үзүүлж байна те. Өөрсдөө хараад. Одоо энэ хараа энэ цагаан шоколад урсж байна. Тэр дараачийн юунаас Нэг бор шоколад урсж байна тийм байгаа. Dark байна. Тэр цаатлах. Тий. Тэгээ самар мамартаа холиод хев мэвэнд оруулаад шоколадыг яаж үйлдвэрлэж байгаа гэдэг үзүүлж байна. Тэгээ эдний нөгөө шоколад чинь маш их алдартай гэх нэг шалтгаан нь дандаа ингээд ийм нөгөө бүр нөгөө дээр үеийн аргаар одоо гар аргаар хийж байгаа биз? Тийм байна. Тий. Ерөөсөө үйлдвэрлэлийн тийм одоо нөгөө конвейераар ингэж яасан дамжсан юм байхгүй. Ерөнхийдөө аль болох нөгөө яг цэвэрлээ. Одоо манай монголчууд ааруулаа яаж хийдэг тийм ээ? Яг тэр шиг хийдэг байхгүй юу? Тийм байна. За одоо бид нар ингээд нөгөө ямар гоё сүрлэг барилгууд вэ яа? Тий нөгөө Grand Plus гэдэгт ч орж ирж байна. Оо яа. Барилга бол үнэхээр гоё юм байна. За энэ талбай болов шүү дээ тийм ээ? Хамгийн анх түүхэнд албан ёсоор тэмдэглэгдсэн одоо бараг 500 гаруй жилийн өмнө байгаа. 500 гаруй жилийн өмнө. Тий, яг гэвэл 1523 онд одоо яг 500 жилийн өмнө байгаа тийм ээ? Албан ёсоор энэ талбай дээр одоо хид хідэн одоо нөгөө тийм чөлөөт сэтгэдэг хүмүүсүүдийг нөгөө инквизицийнхан цаазалж ирсэн түүхтэй байхгүй юу? Энэ талбай дээр үү? Энэ талбай дээр. Тэгээ яг тэр үеэс энэ талбайг бол албан ёсоор тэмдэглэлд оруулж эхэлсэн. Тэрнээс өмнө бас хэдэн жилийн өмнө би бас нэг одоо мэдхийн арга байхгүй тийм ээ. Тэгээд одоо Бельгид ирж байгаа гадны жуулчид бол хамгийн түрүүний энэ Grand Place дээр ирдэг. Тэгээ энэ Grand Place дээр байгаа ингээд энэ барилгууд дотроос одоо тэр 500 жилийн өмнөх барилгаас одоо ганц хоёрхан барилга үлдчихэд байгаа. Бусд нь бол нөгөө анх баригдахдаа дандаа нөгөө модон барилгууд байжгаад хэд хэдэн удаа шатсан учраас 19-р зууны дунд үед биш тэр модон барилгуудыг бүгдээринг нь одоо юм чулуун болгоод ингээд буцаагаад сэргээцсэн байгаа. Тэгтээ яг тэр үеийнхээ дизайн хэв маягаар Брюссель хотын захиргаа болон одоо Бельгийн төр засгаас биш энэ талбайн одоо талбай дээр байж байгаа энэ түүхийн барилгуудыг бол засаж янзлахад бол ерөөсөө хөрөн мөнгө хайрладаггүй. Одоо ингээд энэ шар будгнууд байна шүү дээ тийм. Энэ чинь дандаа алт байхгүй юу? Дандаа цэвэр алтууд. Энэ хотын захиргааны юм. Хараа залуучуудаа тэр хотын захиргааны балкон дээр хорин хийгээд төмсөө зогсож шүү дээ. Энэ балкон дээр чинь болохоор ингээд манай скватрын талбай дээр юун дээр хормын ордоос гараад очиж зураг авах. Ингээд жигсаал мгсаал болоход октябрийн баяр маяраар ингээд дарга нар гардаг байсан шүү дээ. Тэр шиг яг Бельгийн одоо үндэсний баяраар тэр балкон дээр чинь одоо манай сайдар майдар бид нар ч бас энэ урилгаар очиж зогсно. Оо зүг. Тий. Оо яа, үнэхээр л тансаг юм байна уу? Сайн байна. Сайн байна уу? Энэ 1600-аад оны үед байгуулагдсан одоо хамгийн хуучны ресторан ингээд зураг авах боломжтой. Нэлээд эртний гэдэг уушны газар сууцгааж энэ зэмээр. Бельгид юу хийсэн юм? Ер нь би одоо Бельгид ирээд өрөөс 30 гаруй жил болчлоо. Одоо 32 жил хэлсэн шүү дээ. Тий. 32 гэдэг чинь одоо 90 он. Тий, тэгсэн. За. Ер нь Бельгид ирсэн хамгийн анхны Монгол тий. Тэр утгаараа ер нь их л юмд ер нь нөгөө анхдагч гэдэг нь явж байна л да. Энэ Бельгийн ерөнхий сайдын албанд бол 2019 оноос эхлээд ажиллаж байна. Тэгээд 2018 онд бас л нөгөө нэг анх удаага тийм ээ Монголын иргэн Бельгийн төрийн сонгуульд оролцсон.
Сонгуульд орсон. Тий. Тэгээд миний нэрийг дэвшүүлэхэд бол би бол өөрөө одоо сонгуульд Монголд орно гэж зүйдэлж явсангүй шүү дээ. Гэвч нөгөө миний одоо амьдарч байгаа дүүргийнх нь нөгөө сонгуульч болохоор эхлээд нөгөө дүүргийн сонгуулиар эхэлдэг бэлгэд. Тэгээд миний амьдарч байгаа дүүргийн иргэд миний нэрийг одоо тэр сонгуульд дэвшүүлсэн миний кандидатурыг. Тэгээд та одоо ингээд энэ их олон орны хүмүүсүүдийг тийм ээ одоо бидний өмнөөс төлөөлөх хүний нэг нь мөн гэж үзэж гин гэж миний нэрийг дэвшүүлсэн шүү дээ. 2019 онд тийм сонгуульд. 2018 онд. 18. Тэгээд дүүргийн сонгуульчин дараа нь тэгээд нөгөө нэг дээшлээ хотын сонгуул тэгээд улсынхаа сонгуулиуд руу. Тэгээд тэр сонгуулийн дараа одоо 2019 онд яг төрийн сонгуульчин дуусангууд одоо нэг Бельгийн сайд нар томилогддог шүү дээ. Тэгээд хамгийн түрүүний ерөнхий сайд томилогдоод тэгээд ерөнхий сайд чинь дараа нөгөө бусад сайд нараа томилдог өөрсдөө тийм айдын журамтай. Тэгээд намайг би энэ сайдын албаны өмнө бол Бельгийн соёлын сайдын албанд ажиллаж байлаа. Өмнө нь. Тэгээд намайг Бельгийн ерөнхий сайдын албанд ажиллахыг урьдсан. Тэгээд надад бол тэр бол үнэхээр одоо нэр төрийн хэрэг байлаа. Одоо эхлээд бүр итгэхгүй байлаа л да. Тий. Тэгтээ тэрийг бол хүлээж аваад одоо өнөөдөр тэгээд ажиллаа хийгээд явж байна. Тэгээд энэ сайдын албач бол миний хувьд бол одоо Бельгийн 7 дахь төрийн сайдын албан багхгүй юу. Хамгийн анх бол би Бельгийн эрүүл мэндийн сайдын албанд ажиллаа хийжсэн, гараагаа хийжсэн. Тэгээд боловсролын сайд, соёлын сайд, дахиад боловсролын сайд гэдэг иймэрхүү төвхтэй. Өмнө болохоор чинь Бельгийн боловсролын сайд болон соёлын сайд зөвлөхөр ажиллаж ирсэн туршлагатай юм байна шүү дээ, тийм. Тэгээ ерөнхийдөө бол туршлагатай. Хамгийн анх нөгөө эрүүл мэндийн сайдын албанд ажилд авч байхад бол тэр үед чинь бол ерөөсөө ямар ч туршлага байхгүй. Ер нь тэгээд Бельгийн төрийн сайдын албанд орчтойг гэдгээ бараг мэдэхгүй хариалгаж явж ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Яг л өмнө нь би дандаа нөгөө хувийн хөвшилд ажиллаж байсан. Би ч өөрөө инженер боловсролтой хүн байхгүй юу. Тэгээ би Бельгийн эрчим хүчний тийм хувийн компанид ажиллаж байсан. Яг Бельгт хэдөө ирээд тодорхой хугацааны дараа энд боловсрол эзэмсэн байх тийм үү? Үгүй. Ер нь одоо анх ирэхэд бол энэ 30 хэдэн жилийн өмнө ирэхэд бол надад бол ерөөсөө Франц хэлний мэдлэг ерөөсөө байгаагүй шүү дээ. Би 10 жилийн сургууль 23 дахь сургуулийг төгссөн. Тэгээд 23 дахь сургуулийг төгссөн хүмүүс ч юм уу бүгдээр орос хэлний маш сайн мэдлэгтэй төгсдөг. Тэгээд англи хэлний бас нэг тийм ээ ерөнхий нэг суур мэдлэгтэй тийм төгсдөг байхгүй юу? Тэгээд ер нь тэгээд тэр орос хэлний мэдлэг бол ерөөсөө миний амьдралын туршид бол маш их нэмэр болсон. Энэ орос хэл чи өөрөө маш их баялаг хэл. Тэгээд тийм учраас одоо тэгээд ер нь тэгээд оросын одоо тэр уран зохиол мохол гэдэг маш их баялаг түүх байж штэ тийм ээ. Одоо тэр бүхэн ч надад ерөөсөө өнөөдөр хүртэл маш их нэмэр болдог. Тэгээд дараа нь бол мэдээж те одоо ингээд энэ чинь Бельги чинь 3 улсын одоо 3 албан ёсны хэлтэй улс. Франц, Нидерланд, Герман 3 хэлтэй. Тэгээд ерөнхийдөө төрийн албанд ажиллаж байгаа хүн бол энэ 3 хэлний хоёрын заавч мэдж явах эзэмшсэн байх ёстой. Тэгээд яг энэ чинь одоо энэ олон хүлийн газар болохоор энд бол ерөнхийдөө бол хэлний мэдлэг бол ерөнхийдөө нэг тийм сонирхолтой баг биш. Ерөөсө хүн болгон тийм ээ одоо Бельгид амьдарч байгаа хүн болгон чинь дор хаяж 3-4 хэлтэй байдаг. Одоо жишээл би ихэд л тийм ээ би ч одоо монгол хэлтэй төрөл хэл маань монгол хэл дараа нь 10 жил сурсан хэл маань одоо оюутны үеийн хэл маань ингээд орос хэл тийм ээ дараа нь сурсан хэл англи хэл одоо тэгээд энэ ажилд ингээд ажиллаж амьдарч байгаа юм чинь Франц хэл тэгээд мэдээж бас Нидерланд хэлний бас суур мэдлэгтэй тийм ээ одоо төрийн албанд ажиллаж байгаа юм чинь заавал ч тийм байх хэвээр. Тодорхой хугацааны дараа Бельгид сууршчихад тэгээд ер нь яг ажлын гараа чинь юугаар эхэлсэн? Анх намайг Бельгид ирэхэд Бельгид бол ерөөсөө Монголын иргэн нэгч байгаагүй. Би бол Бельгид ирсэн хамгийн анхны иргэн. Тийм. Монголын элчин сайдын яам гэж байгаагүй. Тийм. Тэгээд ер нь Монголын тухай бол ерөөсөө энд бол мэдлэг ерөөсөө маш тийм өнгөцгөн ховор бүр баг мэддэггүй тийм ээ.
Одоо жишээлбэл нөгөө амьдарч байгаа дүүрэг дээр очиод ингээд бүртгүүлэх Монгол гэдээ ярихаар баг монголчууд байдаг юм уу энэ бүр ингээд над руу ингээд бүр том хараад чи одоо монгол хүн юм уу энэ гэдэг тийм ээ тэгдэг байсан. Түүхээр бол байшныг мэддэг одоо байгаа шиг нь. Тэгээд надаас ингээд нөгөө анх ингээд ажилд ороход хамт ажилдаг байсан байлгүй надаас бүр тэгэж асуудаг байсан шүү дээ. Одоо танаа Улаанбаатарт чинь та нар одоо ингээд автобус троллейбусаар явдаг юм уу? Тэмээ малаараа явдаг юм уу гэдэг. Тэгээ би заримдаа тоглоом игээд бид нар чинь тэмээ унаал тавьдаг штэ тэргээл тэгдэг байсан багхгүй. Тэгээд дараандаа юу гэж тэгж ядгийг тэрэ тайлбарлаад. Тэгээд яг нөгөө энэ явцад чинь одоо хаа орсон газраа ингээд Монгол улсынхаа тухай тайлбарлах шаардлага гарна тийм ээ. Тэгэхээр чинь зүгээр Монгол улсын нийслэл Улаанбаатар гэд хэлээд өнгөрч болохгүй. Бас түүх мүхээ бас ярих хэрэг гарна тийм ээ. Тэр чинь хүн чинь бас өөрийгөө бас их дайчилдаг юм байна. Өөрийгөө бас хөгжүүлдэг юм байна тийм ээ. Бас багадаа мэдчихсэн мэдлэг чинь бас юу болчдөг юм байна тийм ээ. Хангалттай биш болдго юм байна. Тэгээ ер нь ингээд нөгөө юу гэж ярьдаг штэ. Одоо манай ахны донд бол нөгөө тиймэрхүү яриа яваад байдаг шүү дээ. Нэг монголчуудад гадаад гарахаар нэг амар их оромж болчдөг гэдэг ярьдаг тийм ээ. Тэгээд тэрийг болохоор би юу гэж ойлгоод байна гэхээр нөгөө гадаадд амьдарч байгаа монголчууд чинь нөгөө харьцуулах юмтай маш ихтэй болчдөг. Тийм ээ. Одоо Монголд амьдарч байхдаа бид нар одоо наадмыг юу юм? Нэг сайхан зуны баяр тийм ээ. Тэгээ стадион дээр очиод наадмынхаа хоншорыг иддэг гоё. Гэтэл гадаадд амьдраад ирэхэр ч юм ба шүү дээ. Одоо энэ гадны улсууд ч юм ба шүү дээ. Одоо манай Монгол шиг тийм сайхан олон зуун жилийн одоо түүхтэй тийм ээ тийм сайхан баяр наадам байдгүй юм байна шүү дээ. Тэгэхээр чинь бид нар чинь хүүш ямар гоё юм бэ те. Бидний наадам гэж ямар сайхан баяр юм тийм үү? Бидний цагаан сарч одоо ямар сайхан баяр юм тийм ээ. Тэгэхээр чинь нөгөө нэг харьцуулах юмтай болохоор хүн чинь нөгөө өөрт байгаа юмныхаа үн цэн нэмэгддэг юм байна. Тэгээд тэгж ойлгож байна. Тэгвэл яг ер нь санд нэг өөрөөр хэлбэл гадаад байгаа монголчууд өөрийнхөө үн цэнийг ямар ч туслагчилгаа рекламгүйгээр мэдэрч ирдэг. Таны хэлсэнчлэн харьцуулдаг. Тэгээд жинхэнэ эх орон гэдэг ямар хүмүүр нөөцөг өмнө төсөг байдгийг мэддэг болдог. Тэгээд дор хийж одоо жишээд одоо Монголын зөөр цэцэн өгнүүдийн тийм үү? Утга учирыг бодоросоо маш их хүн үнцгээ ойлгож хэлдэг. Одоо жишээд ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг байдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд тэрийг бол одоо яг Монголд амьдарч байхдаа бас өөрөөр ойлгож ирсэн л байх. Гэтэл одоо ингээд 30 гаруй жил ингээд хүний газар ингээд амьдраад явхад бол ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг чинь бол жинхэнэ утгаар нь өөрөө мэдэрж जैन, ойлгож जैन тийм ээ. Тэгээд дор хаяж одоо ингээд энэ Бэлгийн ингээд сайдрын албадууд ингээд ажиллаж байхад бол одоо өнөөдөр бол намайг бол Бэлгийн улс төрөл маш сайн танина. Гэхдээ яг оюун төлбөр гэдэг нэрээр нь таньдаг хүн бол маш ховор. Гэхдээ нөгөө хүн болгон нөгөө тэр сайдын нөгөө албанд дээр нөгөө Монгол гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ тэр утгаараа би ч нөгөө нэг ганц хүн гэхгүйгээр одоо би ч ингээд ямар нэг ингээд боломж гарна тийм ээ одоо Монголыг чинь тайлбарлана тэр хүмүүс чинь надаас асууна. Тэгээд одоо жишээлбэл одоо ерөөсөө айгүй олон юмны ингээд төлөөлөл болцсон явж идэг шүү дээ өөрөө хүссэн ч хүсээгүй ч тийм ээ. Тэгээд одоо жишээлбэл тэр Бэлгийн сонгуульд оролцоход ингээд хүмүүсүүд хүш нэг Монгол хүүхэн орж ийн. Хүш энэ ч одоо ямар учиртай хүн бэ те яасан хүн бэ гэдэг тийм. Тэгээд ингээд нөө ирээдүйн сонгогчтойгоо ингээд уулзалт тэгээд чи зөндөө уулзалт хийлээ шүү дээ. Тэгээд тийш явна. Тэгэл очиод тэр хүмүүсүүд ч юм ба шүү дээ те. Одоо надыг сонирхохоос өмнө хүүшээ та одоо монгол хүн гэсэн шүү дээ тий одоо тэгээд би чинь харин тийш дээ монголчны юм очиж тэгээд ингээд нөгөө сонгогч байгаа хүнийгээ ярих гэжсэн танилцчихсан хүмүүс чинь миний эх орныг ингээд илүү мэдээд гараад явдаг байхгүй тэр нь надад их илүү сайхан тийм ээ тэгээд дор хаяж одоо ингээд жишээл би чинь одоо ажил дээр өмсдөг хувцас хүртэл одоо ингээд жишээл тийм ээ одоо Монголын үндэсний баяр маягийн өдрөөр дээл мэлээ өмснө одоо өнөөдөр гэдэг одоо энэ ингээд ууч юм байна Монгол костюмсын ойсон юу шүү дээ гоё нөгөө сувдагч юм. Тэгээд нөгөө өвөл мөвд болохоор ч нөгөө ноолуураа өмсөж гайхуулна тийм ээ. Тэгээд миний тусламжтай гарна шүү дээ тий. Одоо жинхэнэ ноолуур гэж юу гэдэг миний хамт ажилладаг улсууд мэддэг болсон байхгүй юу? Яагаад гэвэл ачирт бэлгэл зүгсэн. Яагаад гэвэл энэ чинь ингээд нөгөө дэлгүүр гарч байгаа Кашмир гэдэг чинь тийм ээ ихийг нь хятадд үйлдвэрлэгдсэн. Хятадд үйлдвэрлэгдсэн Кашмир гэдэг чинь маш их олон төрлийн ингээд утас муцтай ингээд холцсон тийм ээ гоё өнгө будаг гаргацсан тийм мундаг юм байдаг юм байна. Гэхдээ яг одоо нөгөө ноолуур цэвэр ноолуур гэдэг утгаараа шал өөр тийм ээ чанарын бас өөр үзүүлэлттэй. Гэхдээ би ингээд ажлынхандаа авчираад ингээд өөрийнхөө өмсөж байгаа ноолуур дээр ингээд тайлбарлаад ингээд тэгээд би өнгөрсөн жил өвөл нөгөө Монголоос ирэхдээ Монголын ноолуурын
оролтыг Бэлгийн ерөнхий сайдад бэлгэлсэн л дээ. Одоо тэг манай бүтээгдэхүүн чинь хүн бэлгэлэхэд хүртэл бүр их гоё ингээд хайрцаг савтай тийм ээ. Нөгөө торгон цаас маасандаа ингээд бооцсон их гоё юм шүү дээ. Тэгээ тэрийг ерөнхий сайдад бэлгэлсэн чинь тэр хүн ингээд тэр одоо их юм үдсэн хүн шүү дээ тийм ээ. Тэр ингээд хайрцаг ингээд бүр гайхаад ингээд задлаад ингээд гараа хүргээд пүү хин ч одоо юу вэ гэж асууж шүү дээ. Тэгээ за жинхэнэ кашмир гэдэг чинь наадах чинь за юу. Тэгээ бүрээд гаргаад үзээ. За манай эхнэр одоо надтай өстө нэрээ барилцах юм байна да энэ өстө гэх. Тэгээ сая Бэлгийн ерөнхий сайд Канада улсад албан ёсны айлчлаар явсан. Тэгээд яг эд өвд байхад явлаа шүү дээ. Тэгэхэд нөгөө миний бэлгэлсэн Монгол моолоор оролтыг зүгээд тэгээ Канадад очиж надад ямар гоё байна вэ тийм үү. Хөөх миний Монголын нэг хэсэг бас ингээд тий Канадад ингээд явж байна. Сайхан байна шүү дээ. Тий. Тэгээ тэр утгаараа бас ингээд одоо ийм ажил хийгээд явж байхад бол би бол одоо маш их одоо хүн чинь нөгөө тийм хүн нэрээ тогс өдөө гэдэг шүү дээ. Тэр чинь ахаад бас нэг ингээд тийм ээ зүрцсүг гараад ирж штэ. Тэгэхээр чигээд ийм хийгээд явж байгаа хүн чинь одоо нөгөө Монгол гэдэг нэрээ бас их боддог болчихдөг юм байна. Тэгэл яг уу. Одоо ажил төрөлтэй надад очихдоо одоо хичнээн ядарсан байсан шнэ нэг тийм уруу царайгаад урмаагаад очихгүй тэр байхыг бас хичээн штэ. Тий. Үрийгэл одоо тий. Нэг цаад нэг бардамл байгаад байт. Байна. Тэгээ ер нь Монгол хүн чинь биш маш их тийм нөгөө зовх дэше хүн юм байна штэ. Тийм ээ. Ер нь бид нар бол бусдаас илүү явах ёстой гэдгийг цуснд нь байгаад байдаг тийм. За сая одоо жишээлбэл зүгээр ингээд яриан дунд авчудаад ярихад би сая энэ жил 2 чудаа Америк яваад ирлээ. Тэгээд ингээд гэсэн чинь монголчууд надад тэгж штэ. Америкт байгаа монголчууд ингээд бүгдээр ингээд амар том машин унаад амар байгаа үстэй. Тэгээд би тэгж байгаа аахгүй. Монгол хүн чинь хэмэртэй юм аа. Тийм ээ. Одоо тийм том машинууд яваад байгаа Вьетнам харагдсангүй монголчууд юм чинь. Бас нэг тавтай. Тийм. Тэр би бас бахархаж явлаа. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Энд юу вэ? За одоо ингэж байна шүү дээ нөө. Манай одоо Брюсселийн чинь одоо жинхэнэ символ нь болсон нөгөө шэдэг хүүхэд энэ чинь энэ баг. Тийм бай. За энэний түүх юу? За энэний түүхийг одоо ярина. Эдгээр дуудаад дуусах. За энэ Mannequin piece уу? Одоо манай монголчууд бол энийг бүр шэдэг хүүхэд гэдээ нэрлэлсэн байгаа шүү дээ. Одоо энэ шэдэг хүүгийн түүх болохоор одоо анх энэ Брюссел хот үүсээгүй байхад тийм үү? Одоо тэр үеийн нөгөө хааны нөгөө ширээг залгамжлагч хүүхэд нь шүн нойрондоо зүүдлээд гараа явчихжээ. За. Тэнгүүчүүд нэг хааны үрсаа 70 30 тагад боо ирэл хайгуул болоод тэгсэн чинь нөгөө хүүхэд чинь байна шүү дээ. Энэ газар ирсэн шээж исэн гэж байгаа. Хааны хүүн. Тийм. Тийм учраас шүү дээ тэр хүүхэд чинь айгүй хөөрхөн яг тэр шээж байгаа байдлаар ингээд баримл хийгээд тийм ээ ингээд тавьцсан. Тэгээд одоо энэ mannequin piece юм байна шүү дээ. Оогдгоо mannequin piece гэдэг одоо энийг чинь ингээд дэмждэг энийг чинь одоо улсуудад таниулах одоо ухуулах сурчлагыг нь хийдэг. Айгүй олон хүнтэй тийм бүр хувийн клуб байдаг. Тэр улсууд ч юм байна жилд нэг удаа ирээд энийхээ дуугийн дуулаад энэ чинь пява уугаад буу юм болно. Тэгээ тэр үед энэ хүүхдийн дуу дуулаад дахилт нь болохоор энэ хүүхдийн шээсэн гэдэг урагшаахаа бүр ингэ хүсэд рүү цацдаг тий. Чанга дуугаар явуулдаг. Тэгээд ерөнхийдөө байна шүү дээ тий. Одоо дэлхийн улсуудтай холбоотой баяраар энэ mannequin piece шүү дээ тэр улсынхаа үндэсний хувцсыг өмсдөг. 30 жилийн өмнө энэ mannequin piece манай Монгол улсын дээлийг өмссөн. Тийм үү? Тийм. Яагаад? Цагаасаар болоод. Тэгээд тэр үед шүү дээ. Тэр үед одоо Бэлгэд хамгийн анх дөнгөж одоо элчин сайдаар тамтагдчихсэн нөгөө хингой ганибалгой. Тэгээд бид нэр ирж байна шүү дээ. Энд чинь дээл өмсгөөд, шар дээл өмсгөөд тэгээд ингээ зоовзон малгай өмсгөөд заа юу. Гоё юм байна. Бэлгийн улс төрд ороход ер нь ямар замаар орох вэ? Ямар шалгуур байх вэ? Мэдээж амар биш шүү дээ. Энд чинь маш олон үндэстэнтэй улс орно.
Энд одоо монгол хүн ороод ингээд улс төрийнхэн карьераа хөөгөөд энэ улс төрийн орон зай дээр өөрөө ингээд явна гэдэг чинь бас тийм амархан зүйл биш. Тэгэхээр улс төрд орсон түүхчин юунаас ихтэй. Тэгэхээр өштэй зүгээр би бас нөгөө юунд их итгэдэг байхгүй. Ер нь ингээд хүний амьдралд нэг болох ёстой юм ингээд болтгол юм байна тийм үү? Тий. Тэгээ ер нь миний өөрийн ч зан характер бас нэг тиймэрхүү. Би бол нэг заавалч үг нэг тийм байдаг шартаа мартаа ингээд одоо би өөртөө заавалч үг тийм нэг тийм зан надад байдаг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд нэг ямар нэг юм тохиолдох юм бол ингээд за яах вэ? Тэгж жагаад болондоо тэг болох байдгүй дээ гэдэг. А тэгэд миний тэр Бельгийн улс төрд ордог жил чинь би нөгөө хувийн секторт ажиллаж агаад. Тэгээ тэр үе чинь одоо ингээд Европын холбооч ерөнхийдөө одоо ингээд бүх юм ингээд ерөөсөө ингээд одоо нэгдмэл болоод байгаа штэ. хэдэн он вэ? Одоо тэр чинь одоо юу юу 2005-6 онд л одоо эхэлсэн байсан байна. Тэгээд тэр үед чинь нөгөө Бельгийн эрчим хүчний салбар, Францын эрчим хүчний салбартай нэгдээд тэгээд энд байж байгаа нөгөө эрчим хүчний салбарын нөгөө компаниуд чинь ерөнхийдөө бүгдээрээ байхгүй болсон. Тэгээд тэр миний ажиллаж байсан компани ч гэсэн бас одоо байхгүй болоод Францын эрчим хүчний салбар руу ингээд уусаад тэнгууд бид нар ч нэг хэсэг ажилгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд ажилгүй сууж байхдаа яг хуу ажлаа алдсны ингээд нөгөө цалин мөнгө аваад явна л да. Гэхдээ он ч бас залуу хүн юм чи зүгээр нэг эдэн төгрөг аваад суугаад авчих сонирхолтой биш шүү дээ тийм ээ. Тэр бас зүгээр суухаа оронд би бас янз бүрийн ингээд юм ам сураад тэгээд ингээд эднийхэн ч болоос маш олон төрлийн ингээд нөгөө мэргэжлийн болон хэлний дугуулангууд ажилладаг тийм ээ. Үнэтэй үнэгүйгээ зөндөө юм байдаг байхгүй юу? Тэгээд би тэгж явж байгаад нөгөө селлерийн шалгалт гэдэг селлерийн шалгалт өгдөг. Тэр нь бэлддэг нэг тийм курс сураад. Тэгээд тэр курсыг төгсөөд тэр шалгалтанд нь орлоо. Тэгээд селлерийн шалгалтыг өгсөн хүн ч одоо төрийн албан байгууллагад ажиллах ажлыг хийж байгаа хүн бол заавалч тэр селлерийн шалгалтыг өгж тэнцсэн байх ёстой байдаг юм байна л та. Би болохоор зүгээр тийм төрийн байгууллагад ажиллаж барьж бодоогүй. Яг нэг ийм шалгалт байдаг юм байна. Тийм ээ бас өөрийгөө бас сориод үзье. Тий. Тэгээд тэр шалгалтанд ороод тэнцсэн. Тэгээд ерөөсөө маш удалгүй натаа холбоо барьсан. Тэгээд одоо за ингээд таны ингээд нөгөө CV мэвийг чинь үзлээ. Тийм ээ. Тэгээд одоо яг одоогоор бид нарт ч одоо нэг Брюсселд амьдардаг. Тэгээд ингээд одоо таны ингээд мэддэг хэлүүдээр ярьдаг мардаг тийм хүн хэрэгтэй байна. Мэдээж эхний удаа бид нар бол танд байна шүү дээ. Одоо яг таны мэдлэгийн түвшинд хүрэх ажлыг бол санал болгож чадахгүй байх. Гэхдээ яг та яг юу ч гэсэн ирээд бид нартай уулзах уу гэж байна. Тэгээд би уулзъя гэдэг. Тэгээд очиод уулзаад ажлаа ярилцлага өгөөд тэгсэн чинь та ер нь маргаашнаас ажиллаа эхэлж чадахгүй гэж байна. Чадна гэдэг. Тэгсэн чинь надад болохоор те одоо манай энэ байгууллага болохоор ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт ингээд ер нь ингээд тийм ээ мэрэгчсэн ийм байгууллага байгаа гэж ярьсан байхгүй юу эхлээд. Тэгээ би маргааш нэрээд ажилдаа орчлоо. Тэгээд ажилдаа орчоод өдрийн цайгаар ингээд 7 хоногийн турш ингээд өдрийн цайгаар ингээд бүгдээр ингээд нэг ванз шиг юмд ороод хоолоо идэж суудаг тэр ажил дээрээ. Тэгээд нэг ингээд ийм шар үстэй нэг тайрам шар үстэй эмэгтэй орж ирэл ингээд тест. Тэгээд ингээд тим хуралд ороод тим юу ягаад ингээд одоо тэрийгээ тгий шүүн тэр гэдэг босton тэрийгээ ингээд аягүй ингээд сонсоод тэгээд би энэ одоо нэг босс юм байна л да ухааны юм ойлгоод явж штэ. Тэгээд нэг өдөр телевизээр мэдээ хараад суужсэн чинь нөгөө манай нөгөө шар толгойч ярьж байна. Тэгсэн чинь Бельгийн эрүүл мэндийн сайд гинэ. Тэгсэн чинь би маргааш нь ажил дээрээ хамт ажилладаг хүмүүсээс шүүшээ. Манай босс чи эрүүл мэндийн сайд юм уу гэсэн нөгөөдөл чинь бүр саваад унцсан. Хүшээ чи эрүүл мэндийн сайдын албанд орсон мэдээгүй явж байгаа биш үстэй гэдэг. Тийм хөгжилтэй юм зөндөх гарч илээ штэ. Тэгээд эрүүл мэндийн сайдын ажлын албанд ажилладаг. Дараа нь боловсролын сайдын албанд ажилласан. Тийш яаж тэр тэгээд нөгөө эрүүл мэндийн тэгээд одоо нөгөө 5 жилийн хугацаатай нөгөө сайд нар чинь томилгоотой явж байна шүү дээ. Тэгээд 5 жил. Тэгээд дараагийн сонгуул болохоор чинь тийм ээ яаж нам ялсан гэдэг утгаараа нөгөө сайд нар чинь өөрчлөгдөн шүү дээ. Насаараа сайд явах юм бол энд байхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд дараагийн сонгуул болоод ингээд бол нөгөө нэг өмнөх сайдын алба чинь тарчж байгаа байхгүй. Тэгээд дараагийн сонгуулиар гарч иж байгаа шинэ ерөнхий сайд чинь ахаа сайднуудаа томилно тийм ээ. Тэгээд сайдын алба нээгдэхэд одоо чи өнөөдөр эрүүл мэндийн сайдад одоо томилогдлоо шүү дээ. Тэгэнгүүт чинь чи одоо өөрийнхөө нөгөө зөвлөхүүдээ чи өөрөө сонгоо. Тийм ээ. Гэтэл зөвлөхүүдээ сонгохоос өмнө сайдын алба нээгдэхэд биш үү? Хоёр алба ерөөсө шууд ерөөсө ажлын нэгэд аваад явах юм. Хоёр алба тийм чухал алба байдаг байхгүй юу? Одоо нэг нь бол шанселери гэдэг одоо миний нэг алба.
А тэр албан юу вэ гэхээр одоо нөгөө сайдын кабинетийг Европын холбооны байгууллагатай холбоно. Бельгийн парламенттай холбоно. А тэгээд нөгөө тэр сайдыг чинь тэргүүлэх байнгын комиссийг одоо бий болгох. Тийм хүн заавч хэрэгтэй номер 1. А тэгээд намайг дараагийнх нь албанд яг бид нар чинь нөгөө нэг коммунизм үед чинь бид нар одоо сайн сургахтан ер нь юмд их тийм их совесттэй тий ажилтдаг хүмүүсүүд байлаа шүү дээ. Нэг ихлүүлсэн юм заавчгүй дуусгадаг тий ер нь тиймэрхүү. А тэгээд одоо эрүүл мэндийн сайд бидний тийм чанар таалагдсан юм шиг байна. Тэнгүүд дараагийн сайд болох хүмүүсүүдэд одоо хэрвээ дараагийн сайд болох хүмүүсүүдэд одоо номер 1 албадуудад чинь хүн хэрэгтэй бол одоо жишээл миний албанд ажиллаж байсан оюун түлхүүр гэдэг хүнийг аваарэ та нар гэж санал болгосон байгаа байхгүй юу? А тэгээд тэр хүн намайг авсан. А тэгээд ерөнхийдөө яг сайд болж байгаа хүн чинь өөрийнхөө намын хүмүүсүүдийг л авна шүү дээ. Тийм ээ? Одоо социалист намын одоо сайдынх юм бол социалист намынхаа гишүүдээс авна энэ төргээ тий. А би бол энэ олон сайд нар чинь бол дандаа өөр намын усуул. А тэгээ би бол ямар нэг нам харьяад авахгүй ингээд яваад идэг байхгүй юу? Тэгээ нэг удаа надаас Бельгийн сурвалжлагч асууж ирсэн. Та одоо ингээд дараа ингээд энэ Кристиан демократ нам одоо ингээд Mouvement réformateur, MR нам, PS социалист нам энэ төргээл маш олон ингээд намын сайд нарын албанд ажилласан байхаа ямар сонин хүн бэ? Тийм ээ? Тэгэхээр та ер нь аль намын дэмжидгийг гэж надаас асуусан байхгүй юу? Тэгээ би тэгжсэн. Би бол Монгол хүн. Тийм ээ? А тэр утгаараа одоо намайг хүлээж аваад надад одоо ингээд ийм сайхан амьдрах ажиллах боломж одоо гаргаж өгсөн Бельги улсыг би одоо хийж байгаа ажиллаараа би талархдаг. Тийм учраас миний хувьд бол шүү дээ энэ сайд тэр намынх тэр сайд энэ намынх учраас тэрэнд нь илүү үйлчлэн ч гэдэг юм уу энд нь илүү үйлчлэн. Тийм бол надад юм бол байхгүй. Миний зарчим бол Бельги улсад одоо хариугаа барьж байгаа. Манай монголчууд бол тийм ээ аягны хариу өгдөгтэй атны хариу жилтэй гэдэг шүү дээ. Тэр шиг би одоо өдөр тутмын амьдралаар би ингээд талбартаа илэрхийлээд явж байна гэхэд маш их гайхсан байхгүй. Тэгээ наа чи өстэй их сайхан хариу байна. Тэгээд би манай монгол хүн ч бол ингэж амьдарч явдаг. Ахаад нөгөө юугаа монгол улсаа ахаад бас амьцуулаад явж илаа. Эрүүл мэндийн сайдын ажлын дараа нь боловсролын сайдын ажлын хийхээр ухаан ажлын албыг мэргэжсэн хүмүүсээ дараагийн сайдуудаас санал болгох магадгүй тийм танилцуулдаг тийм систем яваад байна. Тийм. А гэхдээ ерөнхийдөө бол энэ чинь бол одоо тийм одоо мундаг сайд гэдэг хүн чинь одоо юугаараа ялгаатай вэ гэхээр ерөнхийдөө одоо гэдэг хүмүүсүүд гэдэг чинь энийг дуучин сайд болцсон байна. Энэ юу гэдэг тийм. Тэгээд тэрэндээ биш шүү дээ. Хамгийн гол нь хинч сайд болж болно. Одоо нөгөө сонгуулийн тийм ээ? Үр дүнгээр. Тийм. А тэгэхээр одоо жишээлбэл шүү дээ жүжигчин хүн ч одоо сайд болж одоо Украины ерөнхийлөгч жүжигчин байж шүү дээ тийм ээ? А тэгэхээр ч ухаантай сайдууд яадаг вэ гэхээр өөрийгөө шүү дээ одоо яг тэр салбарынхаа одоо ерөөсө бүр тэргүүлэгч мэрэгчлүүдээр өөрийгөө хүрээлүүлдэг. Өөрийнхөө одоо нөгөө зөвлөхүүдээр авдаг тийм ээ? А жишээлбэл тэр соёлын сайд гэдэг чинь шүү дээ. Тэр чинь бол өөрөө бол ерөөсөө бүр шал өөр мэрэгжилтэй хүн шүү дээ. Соёл урлагаас ерөөсөө огт тийм ташаа хүн байсан. Итали гаралтай эмэгтэй. А гэтэл тэр эмэгтэй яг соёлын сайдын албанд ч одоо жишээлбэл театрын урлагийн хэлтсгээл байж байна. Тийм ээ? Хөгжмийн хэлтсгээл байж байна. Хүүхдийн одоо тийм ээ хөгжүүлэх урлагийн хэлтсэн төргээл байж байна. Тэнгүү чинь тэр бүх хэлтсний чинь одоо дарга нар нь тэр бүх зөвлөхүүд чинь дандаа нөгөө салбартаа ерөөсөө тэргүүлж явдаг болсон. Тийм ээ? Одоо театрын урлагийн хэлтэст бол одоо жишээлбэл Бельгийн одоо театрын маш нэртэй найруулагчид. А тэгээд тэд нар чинь өдөр болгон сайдын албан дээр ч нөгөө ардх ажлаа алдаад авах бас шаардлага байхгүй шүү дээ. Театрынхаа найруулга хийгээд явна. А тийм ээ? А тэгээд одоо Бельгийн нөгөө юу соёлын сайд чинь театрын урлагтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол тэр чинь хурж ирнэ, саналаа одоо хэлнэ. Одоо манай театрын урлагт ийм шаардлагатай байна. Манай театрынхан одоо иймэрхүү юм хүсэж байна. Тийм ээ? А тийм учраас дандаа бодит амьдрал дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Тэрнээс ч зүгээр ингээд одоо тэр нэг тийм юм биш одоо тэрийг тэгчээ идрээд хэдэн мөх ажил тийм бол байхгүй шүү дээ. Тийм. Тэр утгаар тийм учраас одоо ингээд энэ нийгэм чинь ингээд хөгжөөд яваад байна шүү дээ, тийм ээ. Одоо сая тэгээд ковид үеэр бол одоо хамгийн их
одоо юу гэх юм бэ? Зовсон тийм ээ мэрэгжлийнхэн бол одоо яг соёл урлагийнхан байсан шүү дээ. Нам зогссон. Тийм ээ? Тэгээд бүр өрөдмөр ингээд өглөө захтаар энэ төр очиод байна шүү дээ. Хямдхан юм энэ төр ингээд аваа явж जैन тэгж जैन энэ төр гэл тээ. Тэгж ингээд Бельгийн сайд нар одоо сайдны зөвлөлийн хурал дээр юу яригдчихэв. За үүш энэ соёл урлагийнхныгаа одоо яах вэ цөмөрөө? Эдгээр хүнд байдалд орчих. Одоо эдгээр одоо маш их хүнд байдалд орчлоо тийм ээ. Одоо эднэрийг яаж дэмжих вэ? За тэгээ ингээд эрсэрвнээс мөнгө төгрөг гаргаж जैन, санхүүгийн туслалцаа үзүүлж जैन. Гэр одоо байр байрных нь одоо нөгөө төлбөр мөлбөрийг ингээд төлөлдөж जैन тийм ээ. Тэгээд ковид ингээд тайлагдахад бол ерөөсөө одоо манай Бельгийн яг одоогийн энэ ерөнхий сайд бол соёл урлагийнхаа зөвлөмжтэй дээд зэрэгээр дэмжсэн шүү дээ. Тийм ч учраас одоо ингээд энэ урлагийн салбар бол маш хурдан боссон. Тэгээд одоо өнөөдөр тэгэл Брюссельч яг өмнөх шигээ тийм ээ. Одоо ингээд энэ дэлхийн одоо сонгодог урлагийн гой концертууд ирж байна. Одоо төрөл бүрийн музей үзэсгэлэнгүүд нээгдэж байна, тийм ээ. Тийм учраас бол ингээд ерөнхийдөө ард түмнийхээ төлөө ер нь одоо улс төрийнхэн гэдэг чигээс ард түмнийхээ төлөө ард түмнээсээ сонгогдсон учраас тийм ээ ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа ард түмнийхээ одоо ерөөсөө сайн сайхны төлөө явдаг улсууд шүү дээ. Маш их бахархалтай байна. Өөрөөр ингэж төсөөлөөгүй энд Брюссел дээрээ өөрөө чинь сонссон. Ер нь өдрөдөрт орж явах хэрэгтэй юм байна. За одоо хоёул жах урагшлаад хаан төрж өссөн. Монголд байсан тусуудаа хоёул жах. Тэгээд угаас Улаанбаатарын иргэн штэ. Улаанбаатартай тийм. Улаанбаатарын өстө ууга иргэн. Яг аав маань бол ерөнхийдөө бас ингээд одоо төрийн албанд олон жил ажилласан. Миний ээж болохоор цэргийн ансамблийн дуучин. Тэгээ одоо сая 80 насныхаа босгон дээр Монгол улсын давж жүжигдсэн цол авсан Баян мөнх гэдэг дуучин байгаа. Тэгээ миний ээжийг дуугаар хүмүүсүүд бол их мэддэг. Одоо нөгөө совилогчийн дуу гэдэг нь шүү дээ. Өөрчн цагаан сэтгэлдээ гэдэг тэрий чин дуусан одоо гүр арагчаа сансарт нисгэд нөгөө нэг те гэрт минь дэлж сансарт дүүсэн гэдэргээд нөгөө гүр арагчаагаа те сансрын нисгшийн дуу өнтрийг дуусан хамгийн бүр анх одоо 60-аад оны ихэр одоо манай Монголын хамгийн анхны жаззи дуу өнтрийг дуусан байна шүү дээ. Тийм үү. Тий. Мондөг байна. Тийм гэрүүл төсөн. Тэгэхээр би бол одоо өөрөө бол би урлагт маш их дуртай. Ер нь урлагийн хүн болох байсан ч байж магадгүй тийм ээ. Гэхдээ ингээд яг хүний энэ ч бас ингээд үргэлжтэй бас яг үргэлж нөгөө хүснээр болдгоо шүү дээ тийм ээ. Тий. Гэхдээ одоо нөгөө урлаг соёл дуртай хүний чинь хувьд одоо ер нь урлагийн хүмүүстэй маш ихтэй гэж миний зам гэж их яадаг. Одоо ингээд маш олон зураач найз нартай, архитектор найз нартай, тийм ээ, дуучин, бүжигчин энэ төргээл найз нартай, циркийн нуграач ингээд найз нартай. Тэднэртэй бол маш их хайртай, тэднийг маш их хүндэлж, тэднийгээр бахархаж, тэднийгээр бүр ингээд гайхаж явдаг тийм ээ үргэлж. Одоо ингээд тэгээд чир ингээд хэдэн жилийн өмнө одоо манай Монголынхан энэ Бельгийн яг нэг Питер Бронсонстай хамт ингээд нэг баримт кино хийсэн шүү дээ. Нөгөө нохоорон морон энэ төр гээл тий. Тэгээд тийш сүүлдээ гурвал болоод Монголын яруу найрагч энэ төр гээл нохооронго төрмөгтэй хамт царч ийсэн юуг Монголын яруу найрагчтай болохоор Бямбатай хамтарсан энэ төр гээл тийм ээ. Тэгээд тэр кинонд тийш би бүгдээр нь ажилласан шүү дээ бас. Тий. Тэгээд тэр Монголын яруу найрагч тэр болохоор намайг оролцуулсан Питер. Тэгээд тэрэн дээр Питер надаас асууж ирсэн баггүй. Оюуна чи одоо ингээд хүний газар ингээд амьдгаар нутаг орноо санддаг шүү дээ. Сандаг үзлээ. Чи одоо тэр тохиолдолд юу яадаг юм бэ гэж. Тэгээд би Питерт хэлжсэн баггүй. Би юу гэж шүү дээ тийм ээ. Унсан үедээ дуулна, готарсан үедээ дуулна. Баярсан үедээ дуулна. Тэгэхээр байнга дуулах нь байна шүү дээ. Тэгэхээр миний ингээд амьдралыг өөртөө дуу хоор яруу найргийн тэр сайхан одоо тийм ээ их шиг ингээд аваад явцдаг. Одоо чи би өглөө ингээд ажилдаа явахдаа ингээд чиглэлчээ хийгээл тийм ээ. Тэгээ гоё штэ. Ингээд битүү хүнтэй ингээд метронд ингээд орсгаад хөмсөч ингээд уурлаад унтууцаа чигцэлтэй тэ ингээд нэг муухаараад явдаг үстэй. Тэгэхээр миний ингээд чиглэлч дотроос ингээд бодож штэ тийм ээ. Одоо дүүрийн маа энэ хангин жаах одоо жишээтэй тийм ээ. Тийм штэ тий. Тэгээд
Тэгээд хайрын дуу муу өдр сонсоод би ч гэсэн айгүй харцтай ирээд орж ирж штэ. Японы номер 1 Montbell брэндтэй хамт тухтай ялаарай. Сургуульд аль сургууль орсон юм? За тэгээд 23 дугаар сургуулигаа төгсөөд Угаасаа 1-р ангид 23-т орсон. тийм 1-р ангиас 10 дугаар төгсөө 23 дугаар сургууль. 23-р сургуулийн бүтээгдэхүүн энэ хүн бол. Тийм байна. Би маш олон хүнтэй ярилцлах ихэд олон хүнтэй ярилцлах их олон 23 байсан. 23 төгсөв. Тэгэхээр би нэг юу бодсон гэхээр 23 бол бүр социализмын үеэс бүтээгдэхүүнээ үнээр сайн гаргадаг байсан гэж чанартай. Тийм. Тэгэхээр мундаг сургууль. Тэгээд бүх хичээл нь яг нэг орсоор явагддаг тийм ээ. Заагддаг орс багш нартай энэ төр байсан шүү дээ. Тэр чинь яг хажууд бас яг монгол хэлний аюул бас тийм монгол хэлний багш нартай. Тэгээд ерөнхийдөө маш их тийм чанартай. Тэгээд нөгөө тэнд сурч ирсэн хүүхдүүд чинь гэсэн бас нэг юм тэр үеийн нөгөө нийгмийн тодорхой тийм ээ хэсгийн төлөөсөн тийм гэр бүлээс гаралтай хүүхдүүд байсан байна л та тийм. Одоо яг зөвөр би нэг элит мэлит гэж ярих сонирн биш л дээ. Гэхдээ яг зөвөр одоо орчин үеийн хүмүүсүүд тийм ээ. Одоо орчин үеийн залуучууд малуучуудад тийм ойлгохын тулд ерөнхийдөө 23 дугаар сургууль гэж тийм элит сургууль байсан байж та маань. Элит байсан. Тийм. Тэгээд 23 дугаар сургуульд төгссөн хүүхдүүд бол маш их сайхан мэрэгжил эзэмшсэн. Тэгээ ерөн бол миний үеийнхэн бол Монголын улс төр эдийн засгийн ерөн том өндөрлөлтөд явцгааж байгаа. Тэгээ ерөн бид нэгнээ одоо сайн таньдаг, нэгнийгаа тийм ээ одоо хайрлаж өндөрлж явдаг. Одоо ингээд 9 оюун, 9 цорын бид нар чинь нэг үеийн сурагчид байлаа шүү дээ. Одоо өнөөдрийн манай энэ Бэлгэд сууж байгаа Монгол улсын элчин лөө болчих бас Монголоос 23 явж байна. Тэгэхээр 23-т нэг ийм юм байна. Улс сургуулиудтай харьцуулахад ийм илүү байгаа. Нөгөө мэдлэг олохоос гадна төлөвшөлтөөр их сайн нөлөөлж ирсэн байна. Ажиллаж ирсэн байна гэж би хаагаад байгаа байхгүй юу? Үнэ. Илүү хүүхний төлөвшөлтөөр хүүхдийн өөрийнхөө төлөвшөлтөөр итгэл бий болгох те өөртөө итгэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийн орон зайгаа эзэлэх илүү сайн нөлөөлөл болсон тийм. Энэ өнөөдөр та нарт нөлөөлсөн байна гэж хараад байна л та. А тэгвэл яг бид нар ч нөгөө тэр үед яг ерөнхийдөө бас нэг бүгдээрээ л яг л нэг л системд явсан болохоор одоо дараа нь бол ингээд энэ Европ ирснийхаа дараа бол би бол одоо ингээд нэг personal development гэж ярьж байгаа тийм ээ. Тэр энэ талаарч бид нэрээс ямар ч мэдлэггүй байсан байж штэ. А тэгээд дараа нь бол ингээд тиймэрхүү ментор сонирхоод ингээд хүн чинь өөрийгөө ингээд бас маш их одоо хөгжүүлэх ёстой юм байна. Одоо бусдаас юм хөдөөх ёсгүй юм байна. Тийм өөрийгөө авч явах ёстой юм байна. Тэр одоо тэр талаар бол маш их тийм өөрчлөлт бол гарсан л да. Тийм учраас одоо ингээд нэгэндээ одоо нэг ялрахтай гэдэг. Одоо жишээлбэл ингээд тийм гомддаг одоо нутагтаа очиод ингээд би бол одоо ингээд энэ 30 хэдэн жил ч юм бол ингээд одоо хичнээн ч одоо Монгол руугаа явсан. Ер нь ингээд жоохон амрал болохоор чинь би нутаг руугаа явлаа гэж яваад өгдөг. Тэгээ Улаанбаатартаа ингээд буухаар ингээд заа ингээд ингээд цээж тэмтэл ингээд нэгсаа тэнэтэл ингээд сайхан ингээд амьсгаагаа аваад тийм ээ. Тэгэл 2 хоногийн дараа бол тэгэл Улаанбаатарын амьдралд орчих штэ. Тэр зах дээр тийм мах байна, энэ зах дээр тийм хям байна гэл ингээд тийм ээ. Хүүдэг үстэй. Тийм ч тэгээд нутагтаа очиод ингээд сайхан ингээд өөрийгөө сайхан ингээд бүр нэг тийм ээ буцаад ингээд сайхан дүүргээд ингээд магна тэнийгээд энэ төр ирдэг байхгүй юу? А гэхдээ яг ингээд нөгөө хүний газар ингээд нөгөө яг нөгөө бие дагаад амьдарч байгаа юм чинь бас маш их олон юм сурдаг юм байна тийм ээ. А тэгээд очиод яг ингээд нөгөө найз нөхөд ах トゥ нарынхаа яриа мараа нэгээс сонсоод суучих зарим юм дээр ингээд тий. Одоо юу шиг одоо чи тэгээд хэрэггүй дээ гэж хэлмээр юм бол их гарна штэ. Одоо чи намайг тэгээд имлэг тэгчих хаа тэр эргэж ирсэн тэр эргэж ирээгүй. Гэл нэгэндээ гомдоо. Тий? Тэгээ ингээгүй тэгээгүй гэл ялархаал ингээл тийм үү. Тэгээ тэр мэрийн чинь бол одоо ингээд уусна хэл дэмэл юм байна. Яг тэгвэл Европ хүн чинь бол одоо ерөөсөө тийм зан одоо ерөөсөө алга Европ хүн. Яг бидний одоо анх Монголоос ирж байгаа хүн бол Европ хүнийг яаж харах вэ? Өдөр ч ямар амиа бодцсон юм бэ гэмээр. Тийм ээ? Юу амиа амжих юм бэ гэж бодмоор штэ. Гэтэл яг ингээд
дотор нь ингээд амьдраад ингээд ойлгоод ингээд ирэхэр чинь авах юм бас маш их байдаг юм байна. Тэгээ яад бид нар ч юм бол ерөөсө бусдад ерөөсөө тийм ээ тэр болохгүй амьдрах ерөөсөө бүр амьдралын зорилготой. Одоо өвдөж хавцсан ч гэсэнтэй ажил дүр дээр би тэгэж өвдөөд би ингэж өвдөөд тиймэрхүү яриамаар бол ерөөсөө гахгүй шүү дээ. Тэгэхээр давуу тал. 23 дугаар сургуулийг төгсөөд шууд Бельгикт ирсэн юм байна тий. Үгүй яадаг гэж нөгөө дараа нь одоо оюутан байсан шүү дээ. Москвад би хүсний технологийн дээд сургуулийг төгссөн. Нөгөө 23-ыг төгсчөөд Москвад хүсний технологийн дээд сургуулийг. За тэр тухайгаа жаахан уучин л да. Хүсний технологийн дээд сургуульд Битүүр. 1981-ээс 1991 он. Биш ээ. 1981 онд 10 жилээр төгсөөд 1988 онд төслөө. Би ч нөгөө нэг жил уулын би 23 дугаар сургуульд төгсөөд герман хэлний бэлтгэлд орсон байсан. Тэгээ герман хэлний бэлтгэлд орчоод нөгөө яг хувирлах нөгөө сураг мураг герман дараа нөгөө хувирлах сураг мураг гарсан чинь ангаахын дээд сургуульд явуулах гээд. Тэгээ би нөгөө тэр үеч нөгөө Монголд нөгөө ангаахын дээдэд орсон байсан. нөгөө найзраас ангаахын дээд мэдийн талаар ингээд яагаад ангаахын дээд сургуулийн дугаар дээр очиж үзээд лабораторид норсон чи би чинь цусны үнээр авч чадахгүй юм байна. Тэгээд хүүшээ би ангаахын дээдэд сурч чадахгүй юм байна гэд. Тэгээд хуваараа солиод одоо мэддэг чаддгаар Орос руу явж ирлээ шүү дээ. Оо за. Тэгээд тэр үед бол уул нь нөгөө би 8 дугаар ангид байхдаа нөгөө Москвад болсон олон улсын орон сэдвний тэмцээнээс алтан медальтай ирж ирсэн. Нэг баяр дэмэртэй байсан юм. Үгүй. Орос улсын тим тэмцээнээс алтан медальтай ирж ирсэн. Тэгээд тим алтан медальтай хүмүүсүүд бол 10 дугаар анги төгсөөд бол Москвагийн байж та нөгөө олон улсын харилцааны сургууль конкурсгүй явуулж исэн байхгүй юу. Тэгээ уул нь би яг конкурсгүй ингэж явна гэсэн чинь тэр үед чинь надад нөгөө нараа ийм яриа явуулж исэн шүү дээ. За хэлний мэрэгжилчтэй. Өтэргээд тийм ээ. Тэгэнгүүт чинь тэгээд одоо нөгөө манай аав энэ чинь одоо би одоо инженер хүн одоо ингээд миний үр хүүхдээс ингээд миний инженерийн ажлыг ингээд өргөжлүүлэх хүн алга малга одоо дандаа бүгдээр нэг урлаг гэдэг тахын энэ төр би чинь нөгөө аавтай хайртай юм чинь би тэр инженерийг чинь хийгээд өгье гэд тэгээд инженер болохоо явчих байгаа шүү дээ. Бүр илгээ авах. Тэгээ очиж тэр нөгөө инженерийн сургуульд бол би сурсан. Тэгээ сурахад бол яг нөгөө угаасаа 10 жил байхдаа нөгөө бид нар чинь сурах ёстой. Тэгээ сурж байгаа юм чинь тэрийгээ сайн хийх ёстой. Бид нар яг л тийм л зарчмаар явж ирсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр хүнсний технологийн хичээл энэ надад үнэн сонирхолгүй байлаа шүү дээ. Тий. Тэгэхдээ одоо яах юм? Сурна гэд ирсэн юм чинь тийм үстэй. Тэгэл тэр үеж эцэн сайдын яамных энэ чинь та нар сурах гэж ирсэн. Эх орон та нарыг сургээд явуулсан. Нуусарч болохгүй энэ төр гэж тэгдэг те. Тэгээ би ч амар мундаг сурдаг. Тэгэхдээ тэр мэрэгжилдээ бол мэдхгүй ирнэ. Нэг л дуртай байгаа. Тий, сэтгэл бол нэг л байдгүй, тийм ээ. А зато одоо тэр үед чинь одоо нөгөө улс төрийн дууны хамтлагууд аяг гарч ирсэн санаж байна уу? Тэгээд манай хүнсний технологийн дээд сургууль улс төрийн дууны хамтлаг биш үү? Дууч нь би Монгол, гитарч нь Колумбийн тэ Латин Америкийн гитарч нь оюутан. Флейтэн дээр нь 2 герман охин. За тэгээд нэг чех охин тийм олон улсын бас оюутны ингээд үүтэй тийм юм дуулдаг. Тэгээд бид нар чинь тэр ингээд нөгөө чинь тэр Оросын эдэн хотуудаар чинь ингээд аялан тоглолт хийдгүү тэрэндээ би чи амар илүү дуртай тэр байлаа шүү дээ. Тий. Тэгээд төгсөд ирэхэд бол юу яасан? Яг одоо нөгөө өөрчлөлт шинжилтийн үе тарлаа шүү. Хэдэн он вэ? 89 он. Яг хэлж ирсэн. Намайг яг өөртөө онгоцноос бууж яхад Берлиний хан нурж ирсэн. Тийм ээ? Москвад нөгөө буудлага танк манк чинь те нөгөө юм дээр совет Верховный Советийн үед мөдөн чинь танк бантраа. Тэгээд яг ингээд Монголдо ирээд нөгөө томилолтоо аваад нөгөө 4 замын тэнд нарийн боомны цех байсан шүү дээ. Баруун 4 зам. Тий. Тэнд чинь мастераар очлоо шүү дээ. Тэгээд нөгөө 4 шүү. Борцны чинь мастер байлаа шүү дээ. Өгөөжтэй утсан юм шүү. Яг нөгөө тэр үед чи өгөөж гэж нэр байгаагүй зүгээр нарийн боомны цех байсан тий. Тэгээд тэнд чинь дөнгөж төр юу лээ төгсөд ирсэн одоо залуу мэрэгчсэн болохоор тэгэхээр чи заяа араа дандаа шөнийн ээлжинд явуулсан. Тэгээд 700 төгрөгийн цалинтай нэг үү. Тэгэнгүүт одоо нэг шөнийн ээлжин чинь машин заршин хэвдэрдэг юм байгаа үстэй. Тэгэхээр чи нөгөө төлөвлөгөө тасарна. За тэгээд сарын цалингаа авахар яах вэ? Октябрийн баяраар би 50 төгрөгийн цалингаа бариад орж ирж байсан шүү. Яасан гэсэн чи төлөвлөгөө тасалсан учраас цалингаас нь суудагц өдргээд. Тий. За тэгээд тийм үеийг өнгөрөөж идэл чинь манай Монголд чинь ардсан хувьсгал гарлаа.
тийм ээ. За тэгээд нөгөө дэлгүүрийн лангуунууд яаж хоосрлоо тийм ээ. Гурилынхаа уутыг өөрөө оёод юуныхаа цагаан будааныхаа уутыг өөрөө оёод картныхаа барааг аваад явж ялаа тийм ээ. Арх авах гэж яаж чардаадаг байлаа тийм ээ. Санаж байгаа үстэй. Юунд өгчээсэн л дээ, нооронд өгчээсэн. Тэр санаж байгаа үстэй чи тэр үеийг. Тэр бүхий чинь бол тэгээд бас л дуулаад гарсан штэ. Тэгэхээр бидний үеийнхэн болоо штэ бас их гоё. Одоо ингээд энэ Монголын ингээд сүүлийн үеийн тийм ээ одоо Монголын үеийн түүхийн ингээд айгуу тийм том үеийн одоо гэрчтэй бид нар тийм ээ оролцогчд бас. Тэгээд анх ингээд одоо нөгөө хувийн хөвшил ингээд одоо байгуулагдчих чинь байж илаа тийм ээ оролцож илаа 8 бүх юм ганцхан 8 явуулсан. Тий. Бараг нэг хэсэгтээ Монголын эдийн засгийг ер нь ганцхан 8-аар авч явж ирсэн баг шүү. Тэр ганцхан 8 чинь хүүхний төрөл явж ирсэн шүү дээ. Тий, тэгээ би одоо жишээл нэг найзтайгаа хоёул амар мундаг 8 идэг юм болоод яваад арай ч юм аа гэж нэг хэдэн хүрдэг зараад хэдэн олсон өрөвлөөр доллар авахсан чинь $1 ард 2.0-ыг наацсан нөгөө куколка гэдэг үед ярьдаг гэсэн тэр мэрийг чи аваад шатаа заяа тий. Шинжлэр Монголд заяа 3 шил майонез үлдэлцээ тэр ирж яллаа шүү дээ. Ямар уу? Хүн болгоныг туулж ирсэн юм тийм. Бидний амьдралаас үнэн гоё. Тийм хөвчтэй. Маш их үеийг туулсан. Тий. Тэгэхээр чи ингэдэж штэ тий. Одоо ингэдэг нөгөө бас л ингэж харьцуулаад бид нар ч одоо ямар амьдралыг тууллаа тий. Тэгээ өнөөдөр одоо бид яаж ингэж амьдарч явж байна. За, хоёулаа нэг зүйлийг ярив. Нэг олон улсын шагнал авсан гэж сонссон өөрөө чинь. Тий 2021 он. За, тэр шагналын тухай яриач. 2021 онд энэ Европын холбооноос энэ Европын олон улсын мандатлагч эмэгтэй гэдэг одоо шагналд олгодог. European International Women Award гэдэг. Тэгээд энэ 2021 оны одоо яг ковид үеэр болсон шүү дээ. Тэгээд шагналыг бол дэлхийн 10 орны эмэгтэй авсан. Тэгээд тэр 10 орны эмэгтэйгийн дунд бас би ингээд тэр шагналыг хүлээж авлаа та. Баяр үргээ. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд тэр шагналыг авахд бол миний нэрийг дэвшүүлсэн гэхэд бол би эхлээд маш их гайхсан. Тэгээд дараа нь ингээд нөтер шагналын комиссийн бас ингээд уулзаад ярилцлага хийсэн л дээ надтай. Тэгээд би асуусан бахад та нар яагаад намайг сонгох болваа гэв. Тэгэхэд бол ингээд тэр 10 эмэгтэй бол бүгдээр ингээд өөрсдөө ингээд тусгай шалгуураар авсан. Одоо жишээлбэл ингээд нэг төвд эмэгтэй байна. Одоо тэр төвд эмэгтэй бол яах вэ гэхээр ерөнхийдөө ингээд энэ Европод ирээд одоо энэ Европт эзлэх байр сууриа олсон тийм үү? Тэгээд зөвхөн одоо хуваараа байр сууриа олоод зогсохгүй одоо өөрийнхөө нөгөө үндэс суурийг одоо мартахгүй тийм үү? Одоо тэрийг ингээд яаж явж байгаа энэ гэсэн утгаараа бас сонгосон юм байна л да. Тэгээд намайг бол тэр төвд эмэгтэйг бол одоо ингээд Европт амьдарч байгаа нөгөө төвдийн цагаачтай бол маш их ажилдаг эмэгтэй юм байна. Тий. Тэгээд бас ингээд тэр эмэгтэй хувь заяа бас их сонин тийм ээ. Төвд чинь одоо тэн чинь хятад дээд сургууль нугалт төгссөн юм ээ тийм ээ. Гэхдээ бас өөрийгөө ингээд яаж болтгүй бас хамаагүй хөдөлж болтгүй тийм ээ. Тэгээд өөрөө бас их тийм урлагт дуртай ага дахиад урлаг ингээд миний амьдрал гарах тийм дадаа ламын одоо хамгийн дуртай дуучин. Тий. Цаага гэдэг юм одоо хүүхэн байж байна. Та нарыг дараа ирэхээр би тэднэртэй танилцуулна заа юу. Маш их сайн уулсан. Тий. Тэгээд намайг болохоор тэгж яана л да. Нэгдүгээрт шүү дээ тийм одоо Бельгийн түүхэнд ингээд одоо 7-7 сайдын албанд ажилласан хүн ерөөсөй байхгүй. 7 сайдын ажлын албанд зөвлөгөөр ажилласан. Тийм хүн байхгүй гэнэ. За. Бельгийн иргэн бол ерөөсөй яг азан таарах юм бол насандаа нэг л сайдын албанд ажиллах үхээс ингэж шилжиж явсан бол байхгүй гэж байна нэгдүгээр. Хоёрдугаар одоо тэгж явахдаа ингээд бүр ингээд дандаа Монгол улсаа ингээд төлөөдөд айгуу тийм байдаг. Монгол улсаа ингээд төлөөсөн бүр одоо нэг юу болсон. Тэгээд нөгөө хамгийн гол нь би хажуугаар нь бас нөгөө Бельгид Монгол соёлын төв гэдэг нэг төрийн бас байгууллагатай шүү дээ. Тий. Тэгээд тэр болохоор яг Бельгид бүртгэлтэй Бельгийн төрийн бас байгууллага багхгүй. Гэхдээ Монгол соёлын төв гэдэг юм шүү дээ. Тэгээд тэр Монгол соёлынхаа төвийн одоо хүрээнд бол бид нар маш их том жижиг маш их юм хийдэг. Одоо тэгээд өнгөрсөн жил жишээлбэл Монголын нэг өдөр гэдэг бид нар чинь Монголын их сайхан соёлын өдрүүдийг зохион байгуулсан шүү дээ. Тэгээд Европын 5 орноор явсан. Монголоос би дандаа залуу жүжигчтэй авчирсан. Одоо хонгор хуурч гээл байж байна. Тийм ээ одоо нөгөө алтан
жаргал дуучин маань тэр чин бидний бас урилга хүлээж аваад ирсэн. Mongolia Entertainment-ийн гоё бүжигч охтууд ирсэн. Ерөндөө тэдний авчраад одоо монголоор одоо бахархлаа шүү дээ. Тэгээд тэдний авчрахад одоо жишээ Бельгийн ерөнхий сайдын тэр чин маш их өндөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тийм ээ. Тэгээд тэр шагналыг авлаа. Тэгээд тэр шагналыг авахд надад биш яг тэр шагналыг авах мөчид надад яг юу бодогдож ирсэн бэ гэхээр одоо би энэ шагналыг аваад ямар гоё вэ гэж бодохоосоо илүү одоо ингээд миний ингээд юугаар ингээд дамжуулаад Монголын эмэгтэйчүүд тийм үү? Монголын эмэгтэйчүүдийн нэр төр ингээд гарахлаа ямар гоё вэ? Яагаад гэвэл тэр шагналыг аваад хэлсэн үгэндээ би хэлсэн байхгүй юу? Монголын эмэгтэйчүүд гэдэг чинь тийм үү? Одоо манай Монголын хүн амын хэдэн хувийн эмэгтэйчүүд. Тэр эмэгтэйчүүдийн чинь хэдэн хувийн дээд боловсралтай. Бичиг үсэггүй эмэгтэй гэж бол байхгүй. Тийм ээ? Ер нь Монгол эмэгтэйчин бол одоо ерөнхийдөө их тийм хүчрэхэг тийм сайхан эмэгтэй гэж одоо тиймэрхүү утгатай үг хэлж бас Монгол эмэгтэйчүүдийнхаа бас танилцуулсан. Тэгээд бас тэр үед чинь бас их тийм өндөр шагнал авлаа гэдэг бас сайн ойлгоогүй байна л да яг тэр өдрөө тий. За тэгээд сайхан шагнал авлаа. За бурхан минь одоо баярлалаа. Ээж авдаа баярлалаа. Одоо тийм ээ. Өстө их орондоо баярлалаа. Ингээд байж итэл чинь хоёр юмн дээр энэ шагнал чинь байж таа их утгатай шагнал байсан юм байна гэдэг би ойлгосон. Нэгдүгээрт ингээд одоо тэр шагналыг авсны дараа ингээд таних бод өчнөө 100 хүн надад баяр хүргэлээ. Тэгээд ингээд фэйсбүүкээр орж ирээл тийм ээ. Тэгсэн чинь ингээд нэг залуу орж ирж байна Монголоос. Тэгсэн чинь тэмээчин хүн гинэ. Тэгвэл миний дөгөө чи ястайгүй ямар сайхан юм бэ одоо ах нь одоо бүр дүүдээ баяр хүргэхгүй болоод ерөөсөө бахархаад болохгүй би одоо ингэ ийм тэмээчин гэдэг ярьж штэ. Тэг хүү яхаа ястай ямар сайхан юм бэ за би өөр танд их баярлалаа тэрэг. Тэг ярьж дуусчаад нөгөө яана ч одоо үнэхээр л тэмээчин хүн байна гэдэг профилийг харсан ч гэдэг үнэхээр л тэмээчин хүн говийн хүн байна шүү дээ тийм ээ. Тэгээд хамгийн инээдтэй заяа надаас 10 хэд дүү залуу байгаа байхгүй тэгээд дүүдээ баяр хүргээд ирээд яриад. За тэгээд байжсэн чинь өөр Монголоос дуудлага орж ирлээ. Тэгсэн чи хараа өөр монголчууд чинь бас ингээд хамаа намаагүй одоо тийм ар Монголтой холбоотой юм өндөр яхад бас ингээд ил тод өндөрөөс болтгоо шиг байна л да тий. Тэгсэн чи хараа тэд нар чинь ингээд өвөр монголчууд хоорондоо нэг тийм платформ үүсгээд тэгээд тэр платформ дээр чараа хэдэн зуун өвөр монголчууд ар Монголынхаа ихчид баяр хүргээгээд бид нар танаар маш их бахарх чинь та монгол хүний нэрийг Европод дурсгаад энэ төр ярьсан чинь галаа би өөрөө зүгээр тэгэл уйлцсан шүү дээ. Тийм ээ. Яана миний тэр авсан шагналч одоо ийм ингээд өргөн тийм ээ дэлгэр юутай импакттай байсан юм байна чи. Хэмжээний том шагнал. Ямар би ч одоо ямар айхтар хариуцлага үлээсэн байсан бэ гэж бодогдсон байхгүй юу. Тэгээ маш их сэтгэл хөдлсөн. Тэгээ өвөр монголчуудаа би маш их баярлсан. Тэгээд дараа нь бас хэдэн жилийн дараа нэгэн албан ёсны үйл ажиллагаан дээр явж ирсэн чинь тэр үйл ажиллагаан дээр Бельгид одоо ажиллаж байгаа элчин сайдууд явж ирсэн. Тэгээд Японы элчин сайд надад хүрчээд надтай уулзаад та хаанхын хүн байл гэж. Одоо би Монгол хүн гэсэн чинь та тэгээд энэ Бельгийн ерөнхий сайдын албанд ажилладаг юм уу гэдэг. Тийштэй дэрэж зүгш би таньяраас би танд гэрсэн маш том баяр хүргэе. Би одоо таньяар маш их бахархаж байна. Гэлтэгж байна. За баярлалаа гэсэн чинь яагаад гэвэл одоо Бельгид ажиллаж амьдарч байгаа 40 мянган Японы иргэн байгаа. Нэг ч Японы иргэн ийм өндөрлөгт хүрж ажиллаагүй явж хахад 3 сая иргэнтэй Монголын хүн ингэж явж гин гэсэн чинь надад тэрээс гайхамшигтай санагдлаа гэд би ахиад нулимс сураад тэгэхээр ер нь за тэгээ би дотроо бодсон баг. За тэгэхээр оюун намын за чи бол ерөөсө буруу гიშгэж болохгүй нь вэ шүү. Тийм ээ. Буруу гიშгэж юу байх вэ? Тэгэх юм бол ерөөсө чи биш өндөр Монгол гэдэг нэр чинь гарах гэдэг штэ гэдэг. Өнөөдөр Монголд гендерийн тухай асуудал их ярьдаг. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой ч гэдэг юм уу. Яагаад улс төрд эрэгтэйчүүд ихэнх нь байгаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд оролцохгүй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү их асуудлууд янз бүрээр яригддаг. Би бодохдоо эмэгтэй хүн заавал тийм тусгайсан юм өсөхгүйгээр өөрийнхөө чадамжаар ингээд явж явах ёстой юм байна гэж харддаг. Таавал гендерийн тухайд бол ямар ойлголттой, ямар дүгнэлттэй байна? Гендерийн асуудал гэдэг чинь маш их өргөн өрөөтэй асуудал байна л да. Яг энийг бол яг их хүмүүсд бол их тийм юу хэмдэ
тийм ахархнаар бодоод ах шиг байгаа юм тийм ээ. Нэр юм хоёроо ажиллаж чадсан одоо адилхан цалин авах хэрэгтэй одоо юу чинь тийм адилхан ажил хийх хэрэгтэй гэдэг. Тэр ширхтэй байх хэрэгтэй. А гэхдээ юм чинь ингээ дандаа нэг юм хоёр талтай байдаг штэ. Тэгэхээр гендрийн асуудал дээр штэ. Хоёр байтугай тал гараад байгаа. Одоо миний хувийн ойлголтоор тийм ээ. А яг тэгэхээр угаасаа ингээ энэ байглаасаа одоо эр хүн энэ хүн ингээд хоёр ингээд өөр хүстэй хүн байж штэ. Өөр одоо сэтгэн бодох тийм ээ. Өөр ингээд юутай чадвартай энэ тийм ээ одоо эмэгтэй одоо манай монголчуудад ч ингээ одоо ахаад нөгөө зүгээр өгч орж ирэх гэдэг шүү дээ. Эр хүн гаднахаа яадаг үлээ. Одоо ерөнхийдөө эр хүн бол гадуурлаад авч явдаг юм. Тэгээ эрэхтэй эм хүн ч болохоор яг доторхойгоо гадаад байдаг. Тийм үү тий. Тэгэхээр ч юм байна тэр үндсэн утга ер нь тэр үндсэн үүрэг байна шүү дээ тий. Жохон алдагдаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? А тэгээд тэр ингээд нөгөө нэг одоо нөгөө байглаасаа ингээд нөгөө сайхан тэнцвэржүүлсэн байсан одоо юм чи алдагдахаар юу үүсэж байна? Одоо нэг гэр бүлийн асуудлууд үүсэж байна, тийм ээ? Одоо ингэ одоо миний одоо юу гэх юм бэ? Идеал эр хүн гэх юм болоо шүү дээ. Одоо манай монголчууд ирсэн ноён нуруутай тий. Нэг сайхан эр хүн байдаг үстэй. Нэг олон дутуу юм ярихгүй нэг шалчганаад байдгүй тий. Нэг сайхан ингэж өнтер гэж байгаа. За одоо тэгья гэдэг нэг так гэдэг нэг хэлчихдэг тий. Эмэгтэй хүн ч юм бол нэг юм байх гэж өчнөө мэнг болдог үстэй. Одоо яах вэ? Одоо тэхвэ хүүшээ яах вэ? Чи юу гэж бодож байна? Алив тэгэж ингээд ч энэ гэлтэй. Тэгж тэгж жаал ер нь гэр бүл дотор ингээд яг шийдвэр гаргахад бол тэр гэрийн эзэн л ер нь шийдвэрийг гаргадаг шүү дээ, тийм ээ. За одоо ерөөсөө хоёулаа тэгья гэхэд. За тэгье гэдэг. Тэгэхээр чин одоо юм ингээд улс төрийн амьдралд ч гэсэн ингээд би бол Бельгийн эмэгтэй сайдтай ажиллаж байлаа. Одоо эрэгтэй сайдын албанд ингээд ажиллаж байна, тийм ээ. Тэг ингээд ажиллаад хад юу ажилладаг вэ гэхээр эмэгтэй хүн чинь биш айгу тийм чимхлүүр юмд их оролцсноо. Нарийн юм. Тий. Тэгээд яг хав зарим тохиолдолд тэр чинь бас сайн талтай байна. Гэхдээ зарим ингээд ийм глобалчилсан тийм үү? Одоо ийм одоо тийм юу гэх юм? Маш түргэн одоо шийдвэр гаргах. Одоо тиймэрхүү юм дээр идэрч байна шүү дээ, тий. Одоо нөгөө эр хүний нөгөө нэг шийдэмгийн юм ингээд дутагддаг байхгүй юу? Гэтэл ч одоо манай ингээд энэ тэгээд бас ингээд зарим ингээд эмэгтэй сайд нар ч одоо ингээд жишээлбэл одоо тэгээд бас нөгөө өөрийнхөө кабинетийн одоо дотоод амьдрал бас ингээд бас их орно штэ. Тэр ягаад олон удаа хожигдцсан. Тийм үү? Тэр ягаад энэ ийм хэтэрхий өндөр өсгийтэй гуталтай яваад байгаа юм ч гэж. Бас тийм гарна тийм үү? Гэтэл одоо ингээд эрэгтэй сайд нар бол одоо мэдгүй тэр нөгөө ажилчид нь өндөр өсгийтэй гуталтай явж гэнэ үү? Намхан өсгийтэй гуталтай явж гэнэ. Тэрийг харах чинь зам байдаг уу? Тэрийг нь хардагчгүй байх тийм үү? Гэх мэтчлэнгээ. Тэр ингээд нөгөө байгалийн өгөгдлийн ялгаа бол маш их байна. Тэгэхээр миний хувьд бол шүү дээ. Заавалч тэрийг ингээд хараад нөгөө тооны үзүүлэлтээр тийм ээ. Одоо тэнцвэрсүүлж гэдэг одоо тийм шаардлагатай юм уу ер нь? Тийм ээ. Гэхдээ яг зүгээр эмэгтэй хүний одоо оролцоо бол заавалчгүй шаардлагатай. Яг бол эмэгтэй хүний чинь нэг зам чанарын нэг нь одоо ямарваа нэг юм бас нэг зөөлөлж өгдөг тийм ээ. Бас нэг тиймэрхүү юм байна шүү дээ. Тий. Тэр утгаараа зөөлөж өгнө. Тий. Тиймэрхүү утгаараа бол ингээд хоёр талтай л байна да. Тэгэхээр би бол заавалчгүй шүү дээ. Ингээд 5 эрэгтэй сайд бол 5 эмэгтэй сайд байх хэрэгтэй тэгэж одоо тэнгээр бол би хизээч зүтгэхгүй. Тий. Тэгээд ер нь бас нэг эмэгтэй хүн чинь байна шүү дээ. Бас ингээд нөгөө одоо ямар ч сайд эмэгтэй хүн байсан гэсэн тийм биз дээ. Одоо ард нь байгаа нөгөө хань ижил байж гэн, үр хүүхдүүд байж гэн. Тэр болгоны чи хаяадгүйгээд харж одоо бас гитсүү тэр болгоны чи ингээд яах гэж тий. Тэгэхээр ч эмэгтэй сайд бол жишээлбэл тий одоо маш их илүү ачаалалтай амьдрдаг шүү дээ. Одоо ингээд манай ингээд би ингээд эмэгтэй сайд ард нь ажиллаж байгаа чинь нөгөө сайд чинь хурал мурал дээр сууж байгаа сэмхэн гараалтай гадаа гарсан уцаар ярьж Үшээ нөгөө хүүхдийн маань цэцэрлэгээс нь цагт нь аваарай, үшээ бити мартаарай гэдэг. Нөгөө ахуй чинь заавал ингээд хатаад байна шүү дээ. Тий. Тэгэхээр яг ингээд мундаг чадaltaй эмэгтэйчүүд бол яг тиймэрхүү юм хийгээд явахд болж байна. Гэхдээ заавалчууд тэрдүү энэ нэр ингэж яаж байгаа юм чи би ингэ интервью шатаад үздэг одоо мэдэхгүй. Тэгээ ерөндөө би бол миний хувьд бол шүү дээ заяа галаа яг чиний үнийг гэх юм бол эмэгтэй хүн эмэгтэйдгээрээ тийм ээ? Эрэгтэй хүн эр хүн сайхан ингээд сайхантай ингээд налаагаа тэгээ эр хүн шиг гэдэг. Би бол тийм юм бол маш их хүсдэг. Манай монголчуудын яг нийтлэг дүр төрх уламжилж ирсэн олон зуун жил уламжилж ирсэн дүр төрх бол иржтэй өгөн болов. Яг гэр доторх нарийн ширээ дээсэг бүх юм амьтайчууд нь барьж явдаг.
эрэгтэйчүүд нь ерөнхийдөө энэ том хүрээний нүүдэл суулгаа нүүлжгүй хаварчгүй те. Гээд одоо Бидний асуудал чинь нөгөө жоохон бах нөгөө эмээнэр өсгсөн. Тэгээ манай эмээнэр чинь биш л одоо ингээд маш их тийм нөгөө амьдралын нөгөө хар ухаантай усуд байсан байж тээ. Ямар ч тийм дээд сургууль мургуул төгсөөгүй ч гэсэн. Одоо намайг жоохон бахад манай эмээ юу гэдэг байсан гэж одоо эмэгтэй хүн гэдэг чинь заа юу? Эхтэр хүн гэдэг чинь эр хүнийхээ ингэр дээр гэлдэж байгаа одон медаль шиг байх хэрэгтэй гэж хэлдэг байсан байхгүй юу? Тэгээ тэр үед нь нөгөө жоохон болохоор сайн ойлгохгүй тий. А тэгэд манай эмээ чинь тэгдэг байсан шүү дээ. Одоо ингээд аав ингээд 5 цаг өнгөрөөд ажилласаа ирнэ шүү дээ. Тэгэхээр тэгдэг байсан байхгүй. За аавыгаа ажиллаас нь орж ирэхдээ заа юу? Эхлээд хоолыг нийтүүлчих. Тэгээд нэг тэр нэг сонин номоо бариулчих. А тэрний дараа заа юу тэр тэгээд банд ингээд банд гэдэг тэр олон юм яриараа. гэдэг тэрийг нь заавал хийлээч. Тий, тэгээд манай эмээ тэгдэг байсан байхгүй. Ажилласаа орж ирээд хоолоо идэг байгаа эр хүнтэй хамаа намаагүй юм ярих юм бол тэр чинь ойлгохгүй. Хариж бүр уур уцаараа хөдөлгөн гэж тэгдэг байсан шүү дээ. Эрэгтэй хүн өсгөр ууртай болдог. Тий, тэгдэг байсан баг. Тэгээд тэр чинь бол яг жоохон хүүхдээ болохоор нөгөө за тэрх ёстой л гэж мөрддөг байсан. А сүүлдээ амьдрал дээр гараад ирэхээр тий хүш яанад ч одоо ямар үнэн үг байсан бэ? Ахуй дээр одоо тэр хүмүүс чинь ямар байх ёстой хэм хэмжээг зааж өгöd байна шүү дээ. Тий. А тийм учраас бид нар ч ингээд одоо яадаг гэсэн үг би ч бас 10 жил байхдаа жоохон сахилахгүй байсан шүү дээ. Ангийнхаа цонх монхыг хагалцсан нэг өдөр вэж авна. Аав маавыг дууцаад яаж хэлийдээ гэдээ айгаа сууж шүү дээ. Тэнгүүч аав ажилласаа ирж байна. Хоол ундаа идээ цаахан болчихж байна. Тийм үү. Тэгээд ингэж байж хат нөгөө эмээгийнхаа яснаар за одоо нөгөө юма ярий гэдэг. Тэгээ очиод ааваа би нэг сургууль дээр ингээд гэсэн чинь аав бол ерөөсөө уурлаа. За маргааш аав нь очиод уулзъя. Йоо гэж бодчих. Тий. Одоо тэгэл тэр чинь ингээд бүх одоо өдөр тутмын амьдрал дээр одоо байх хэрэгтэй юм байна шүү дээ, тийм ээ. Бэлгийн нөгөө хааны гэж нэрлэх юм байна шүү дээ. Тий. А тэгэхээр Бэлгийн хаан өөрөө одоо ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэж ийн гэсэн үг үү? Илүү символ маягаар байна. Бэлэгт маягаар байна. Тий. Юу Бэлгийн хаан тулс болохоор одоо Бэлэгч хаантайч гэсэн хаан болол биш үү? Улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргах эрх байхгүй. Оролцохгүй. Бэлгэд одоо бүх юм чинь одоо Бэлгийнхаа үндсэн хуулинд захирагдсан шүү дээ. Захирагдсан. А тэгэхээр Бэлгийн хаан гэдэг чинь яг одоо бэлэгдлийн тийм бай. Чанартай тийм хаан. А тэгээд яг нөгөө Бэлэг чинь нөгөө 3 хэлний бүснээс нөгөө бүрддэг гэж би түрүүн ярьж байсан шүү дээ. Тэгэхээр чинь энэ 3 хэлний бүсий чинь одоо яг ингэж нөгөө нийлүүлж барьдаг чинь одоо нөгөө Бэлгийн хаан баггүй юу? Хаандаа бол тэр талаар бол захирагдсан тийм ээ. Тийм. А тийм утгаараа бол яг ингээд Бэлгийн нөгөө хаантай одоо энэ чинь Бэлгийн байгалийн музей гэдэг чинь Бэлгийн хааны байгалийн музей. Одоо оперын дуурийн театр гэдэг чинь Бэлгийн хааны дуурийн театр гэдэг тиймэрхүү юмнуудад явдаг. А тэгээд тэр утгаараа Бэлгийн хаан чинь бол дуурийн театраа спонсордно. Тэгээд тэр музейгээ спонсордно энэ гэдэг тийм ээ. Тиймэрхүү маягаар бол нийгмийн амьдралд оролцсон. А тэгэхээр тэнд орчуулагч яаж хийх вэ? А тэгээд Бэлгийн нутаг дэвсгэр дээр албан ёсны орчуулагч хийж байгаа орчуулагч нар бол заавалчгүй Бэлгийн хааны итгэмжид орчуулагч гэсэн юуг авчээж, статусыг авчээж, тэгжээж орчуулга хийнэ. А тэгээд би бас л нөгөө анхны нөгөө Монголын иргэн гэдгээрээ тийм ээ. Намайг одоо анх ирж байхдаа чи өөр Монголын иргэн байхгүй өндөр байлаа. Гэтэл чин 90-ад оны сүүлээр штэ. Одоо гинтхэн ерөөсө монголчууд хэдэн зугаар орж ирсэн штэ. Тийм ээ, ер нь Европ руу. Тийм. Тэнгүүд чин тэр үуч одоо нөгөө яг нөгөө Бэлгийн цагаачлалын одоо монголчуудын цагаачлалын түүх эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд надтай энэ хуулийн яамнаас холбогдоод одоо бид нарт орчуулж хэрэгтэй байна. Тэгээ та бол ингээд одоо олон хэлээр ярьдаг юм байна тийм ээ. Тэгэхээр одоо та ингээд бид нарт ирээд ингээд яагаад ч. Тэгээд би орчуулга хийж эхэлсэн л дээ. А тэгээд эхлээд бол яг би бол зүгээр яг орсоор ярьдаг, монголоор ярьдаг, англиар ярьдаг, францаар ярьдаг тэр утгаараа орчуулга хийж хагаад тэрнийхээ хажуугаар одоо яг жинхэнэ орчуулгын техник гэж юу байдаг юм. Энтергээд ингээд бас ингээд курс дууланд суралцсан. А тэгээд дараа нь ингээд нөгөө албан ёсоор шалгалт өгөөд тэгээд нөгөө итгэмжид орчуулагч гэдэг одоо юугаа хүлээж авсан үнэлэх бичгээ. А тэгээд итгэмжид орчуулагч гэдэг чинь одоо утга нь юу вэ гэхээр нэг талаас миний хариуцлагыг хуулийн болгочихж байгаа. Хэрвээ би буруу худлаа ярих юм бол тийм үү? Тэр хүний ярьж байгаа нэг худлаа үнэн одоо гуйлж мөрж ярих юм бол би бол маш том хариуцлага хүлээнэ. Тийм ээ? Нэгдүгээр. А хоёрдугаарт одоо миний орчуулсан одоо бичиг баримт гэдэг бол миний гарын үсгийг ингээд зурагдаад
тэр гарын үсгийг хуулийн байгууллагууд ингээд баталгаажуулсны дараа тэр бичиг баримт чинь хуулийн одоо бичиг баримт болдог байхгүй юу? Тий, тийм утгатай. Тэгэхээр эн чинь бас нөгөө хүний нөгөө хариуцлагыг л одоо нэмсэн тийм одоо уншаа өгч байгаа шүү дээ. Тийм байна. Тий. За маш их баярлалаа. Өнөөдөр гоё байлаа. Олдын оюутгуур гэдэг бүс Монгол бүсгүй өнөөдөр Бэлэг улсын хааны апоёлч Бэлэг улсын ерөнхий сайдын ажлын авны зөвлөхөр ажиллаж байгаа гэдэг маш бахархалтай том зүйл байна. Энэ бол та өөрөө Монголын баялаг. Маш ингэж явснараа одоо Монголын маш том баялаг гэж таныг одоо үнэхээр нийтлэлийг хүсэж байна. Таны ажил амжилт хүсье. Ирүүлэнх байгаарай. Бас өшөө илүү боломжийг бас монголчуудаа хүргэж түгээгээрэй. Ингээд тантай уулзсандаа баярлалаа. Би баг нэг ганц хоёр хүн талархал илэрхийлж болохгүй та нарын юугаар дамжуулаад. Одоо жишээлбэл тэр нөгөө миний ажилладаг Монгол соёлын төвөд чинь яхаа би энэ чинь ингээд ажиллаж байгаа боловч одоо Монголын талаас бас надтай хамтарч ажилладаг улсууд байдаг. Тэгээ одоо нөгөө манай Монголын буудлагын одоо нэрт тамирчин, буудлагын спортын гавьяа тасгалжуулагч Алтан цэцэг гэдэг нэг өндөр эмэгтэй байгаа. Тэр одоо манай Бэлгийн Бэлгэд байгаа Монгол соёлын төвийн хүндэт гишүүн. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед одоо манай Монголын ингээд амьдрал шүү дээ бас ингээд сайхан болж маш их гарч байгаа шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр одоо сайхан мэдүүд дурсахыг айгүй хүсэж байгаа учраас сая тэр Монголын нэг өдргээд Монголын соёлын өдрүүдийг зохиоход бол одоо манай Монголд байгаа найз нар бол маш их дэмжсэн. Тэгээд манай Монголын одоо том бизнесийнхэн бас оролцлоо. Одоо тэр жишээ болгож хэлэхэд би одоо тэр Монгол Болгар Гео гэдэг компани захирал Дөгөрсөрөнгийн Лавгсрын гэдэг найзтай би одоо маш их талархмаар байна. Одоо тэр сайхан хуваарай нэ одоо бизнесмен залуу бол ингээд маш их өндөр хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Тэгээ ер нь Европын баячууд бол ингээд урлаг спортыг бол одоо маш их ингэж хуваарай ингээд дэмжиж ингэж явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм дэмжлэг гарсан. Тэгээд ер нь одоо сүүлийн үеийн ингээд Монгол залуучууд бол одоо маш их сайхан явж байгаа. Тийм ээ одоо ингээд жишээлбэл та нартай хамт ирсэн тэр UB Cab-ын залуугаараа би одоо ямар их тий бахархав тийм ээ. Тий одоо энэ хоёр ингээд юм зурагтаач нь хоёр залуудаач гэсэн ингээд харахад ямар сайхан тийм үү. Бид нар ингээд ирээдүйн үеийн ингээд хийдэг юм аа ингээд чаддаг юм аа хийгээд тийм ээ нүдэ нээгээд ингээд илүү их юм ингээд сураад илүү их юмд ингээд тэмүүлээд явж байгаад бол би бол одоо маш их баяртай маш их бахархаж байгаа тийм ээ. Тэгэхээр би бол одоо Монгол хүний саруул ухаанд бол өстой үнэхээр итгэдэг. Тэгэхээр бүх юм сайхан болно тий гэж итгэж аваа. Тэрний төлөө энийг уучих. За цөмөрөө тэрний хатал нэг тоглож. За окей. Ой. Амар гоё.